2, 3, 4. Хэрцгий бүдүүлэг бусдын үлийг үзэгчид хизээч хэлснээ биелүүлдэггүй худал яригч амлагч нар үргэлж өөрийн арьсыг хамгаалж буруугаа яах. Маргааш өдрийг гэрэлтэй бод. Хэрцгий бүдүүлэг бусдын үлийг үзэгчид хизээч амлснаа биелүүлдэггүй худал яригч чалчигч нар үргэлжид өөрийн арьсыг өмгөөлж буруугаа үл хүлээгчид цаг хугацааг өөрийн хүслээр залгигчид эдгээр асуудлыг бид хууль зүйн хүрээнд хизээч шийдэж чаддаггүй. Хууль дүрм дуулдах тусмаа та бид өөрсдийн төрлөх мөн чанар болох хайр хүндэтгэл, итгэл найдвар, нинжин имрэх сэтгэлээсээ алсарсаар байдаг. Өндөр байшин барих, өргөн нарийн зам тавих, өнгө намаараа талцгаасаа илүүтэйгээр та бид ёс зүйд, ёс суртахуунд хүмүүний харилцааг бий болгож чадваас эрх чөлөөтэй, амар амгалан, итгэл найдвартай жинхэнэ мөрөөдлийн ертөнцийг бий болгож чадна. Шударгаар ажиллаж хөдөлмөрлсөн хүн өнөөдрийн манай нийгэмд амжилтанд хүрэх боломж бий юу? Ёс зүйтэй, ёс суртахуунтай нийгэм өнөөдөр манай нийгэм мөн үү? Бид нэр ёс зүй Монгол байна уу гэдгийг хайж, эргэлхийж, энэ нэвтрүүлгийг хийж байна. Үзэгчтэй хамтдаа бодцгоё, хайцгаая. 1995 онд та Монголд айлчлахдаа монголчуудад хандаж архиа багууж, айргаа таваараа уцгаарай гэж хэлсэн, айлтсан. Хурдтай өөрчлөгдөж буй 21-р зуунд та ойрын ирээдүйд Монголд айлчлвал ямар үгийг монголчууд бидэндээ хэлмээр санагдж байна вэ? Архиан багууж айргаан ихуугаарай гэсэн миний захиасыг хүндэтгэж амьдрал ах уйдан хэрэгжүүлж байгаад талархаж байна. Тэмдэглэлт үйл явдал амралтаараа зүй зохистой хүртэж бай. Архийг ихүүж согтож зодолдох маш аюултай. Монголд бяр чадлыхтай тань шиг хүмүүс олон байдаг шүү дээ. Ийм хүмүүс согтуу зодон хийвэл бүр аюултай. Өндөр хөгжилтэй гэгдэх улсууд эд хөрөнгө эрх тушаал дулдүйдсэн материалын ертөнцийг бүтээж чадсан ч сэтгэлийн гэгэрлийг орхигдуулсан гэдгээ сая л ухаарцгааж байна. Монголчууд маань тэдний алдааг давтах учиргүй. Дотоод сэтгэлийн гэгэрэл, техник, технологи, шинжлэх ухааны ололт зэргийг зохистой харьцаанд нь хөгжүүлэх ёстой. Бид дүрисгэд залбирч мөрөглүүлдэхтэй юм биш. Дотоод мөн чанар агуулгад тулгуурласан өндөр ёс зүйтэй 21-р зууны буддистууд болох учиртай. Нэвтрүүлэг яаж хийх вэ? Яаж явах вэ гэдгийг илүү ярмаар байна. Ёс зүй гэдэг ойлголтоо бид нар нэг ойлгочмоор. Тэгээ хин төлөөлж ярих чадвар байгаа юм Монголд. Хүнийг хүн болгож байгаа зүйлийг л ёс суртахуун гэдэг юм болов уу гэж би ойлгодیں۔ 50000 жилийн хүн төрөлхтний иргэншлийн түүхэнд ёс зүй гэдэг маань аратан амтнаас ч юм уу бидрийг ялах зүйл болж хөгжиж ирж л дээ. Хүний хөгжил дэвшилийн уг үндсэл ерөөсөө ёс суртахуун. Зочдоо яаж олох вэ гэж Нэг сонголт байгаа байхгүй. Нэг нөгөө ярихад ёс зүйн талаар хангалттай ярьж хэмжээний хүн бол Монголд оргил их цөөн байгаа шүү дээ. Бусдад хорлолгүй, тийм үү? Өөрт хорлолгүй. Ийм л одоо байх амьдралын зарчмыг л. За ёс зүй гэдэг маань болохоор яг одоо этик, яг одоо мэрэгжил. Тий. Одоо би бол одоо этикийн одоо мэрэгчлэн хүн. Тий. Уул нь бол намайг одоо төр хажуудаа этикийн мэрэгчлэнээр авах хэрэгтэй байгаа. Тэгэхээр ёс зүйн хэм хэмжээгүйгээр ямар нэгэн хууль батлах боломжгүй, ямар нэгэн одоо бодлого боловсруулах боломжгүй тий. Хууль гэдэг чинь өөрөө философитой тогтож байдаг. Этиктэр тогтож хийх ёстой байхгүй хууль өөрөө. Тэр чинь манад байхгүй. Уул нь үндсэн хуулийн цэц манай этикийн цэц байх ёстой байхгүй. Ёс зүй гэдэг бол төрөөс эхэлдэг. Ёс суртахуун гэдэг бол харин надаас эхэлдэг байхаа. нэг бол нөгөө нийгэмд ёс суртахууны хэмжүүрч юм шиг, хэмжээ биш юм шиг яригадаад байгаа хүмүүсээсээ татаж авчираад ярих ёстой юм. Ёс зүй гэдэг зөв амьдрах ухаан гэсэн үг. Би бол ингэж бодоод байгаа байхгүй. Бид нэр мундаг эрдэмтэн мэрэгд докторудаас авчирхаасаа гадна ёс зүйн хэм хэмжээг тодорхой байдлын одоо ингэж асуугдож ирсэн. Гэхдээ бас одоо зарим хариуцлагатай ёс зүй зарим нэг одоо алгадалтаар бас илэрч магадгүй шүү дээ. Соригдож ирсэн. Энийг өөрөө биеэрээ тайлбарлах шаардлага нь үүсэж ирсэн хүмүүс байх юм бол ёс зүйгээ тодорхойлоод ярих хүн маань ингээд хурдчод байгаа юм болоо та гэд. Би ч өөрөө ёс зүйтэй биш л дээ зүгээр. Ерөнхийдөө ингээд ёс зүйг харахад бол тийм. Ёс зүйн хувьд бол нөгөө моральны кампус нь
зааж чадхаа болоод эвдрээд True North гэдэг чинь хаана байна гэдгийг зааж чадхаа болчиход Ёс зүйн талаар нэвтрүүлэг хийж яахлаар ёс зүйн хороогоор орж исэн бүр их хурлын тийм ээ ёс зүйн хороогоор орж исэн хамгийн ёс зүйгүй хүмүүс нь орж байгаа юм бэ гэдэг. Тэгвэл ёс зүйн хороог бүрдүүлж байгаа хүмүүс чинь өөрсдөө ёс зүйг зөв дэнсэлж чадж байгаа мó гэдэг асуудал би ахаал асуусан тэгвэл. Хин ёс зүйн хороо гэдэг чинь байнгын зөв юм аа. Ёс зүйн хороо гişүүд ёс зүйн өндөр юм аа гэдэг хин өнөөдөр хэлээд байгаа юм бас. Амьтанд бол ёс суртахууны тухай очиод ярих бол ямар ч утгагүй тийм ээ. Одоо баавгаг чи нэг ёс зүйтэй байдаг гэх юм ааши. Тийм амьтанлаг байдалтай байна шүү чи гэдгийг л бид хэлэх ёстой. Хүн бол хууль дээдлэх ёсгүй. Одоо та бид хууль дээдлэх бид шударгасыг дээдлэх л ёстой. Хэрвээ өндөр ёс суртахуунд ер нь хуулийн хэрэг байхгүй ш. Хууль зөрчихгүй чи яах вэ тэр үү? 1000 хууль гаргаад 1000 хариуцлага тогтоогоо. Зигмунд Фрейдийн бас мундаг үг байна. Хүн өөрт байдгүй юм аа л ярьдаг гэж. Тэр улс төрчдөд хамгийн ёс зүй этик мораль гэдэг юм бол байдгүй гэж. Тэгээд түүнийхээ талаар ёс зүй ёс суртахуун нь бол гэж яриад хахаар магадгүй олон үзэгчид телевизийн дэлгэцнээс холдож болох жишээтэй. Энийг одоо яаж давах вэ хоёлаа? Энийг давах үүднээс л би бол илүү хувь давах. Зигмунд бол одоо хэлсэн бол тэгэл үнэл байж таараш. Таны бичээд зүйлүүд шүүмжилж байгаа зүйл бол хүмүүсийн одоо хайрлж хүндэтгэж байгаа зүйлийг үгүйсгэж байгаа юм шиг олон хүнд уншигдэж байна. Энийг эхэлж тайлбарлахгүйгээр би танаас этик мораль яриад ирэх юм бол хүмүүс суугаас олчих байх л та. Хүүшээ энэ чой нэмийг муулчаад энэ биднэрт мораль ярьлаа юу гэж суугаас оллоо шүү дээ одоо. Хэл гэдэг бол үргэлж сайжрах ёстой. Эренчин дамдын сүрэн нарыг өнөөдөр хүртэл яг л монгол хэлийг өмчилсөн хүмүүс мэт шүтдэг хүмүүс олон. Тэд тухайн үедээ хийх ёстой ажлаа хийсэн өнөөдөр монгол хэлэнд инновац хэрэгтэй болжээ. Чойномын шүлгүүдийг уншаад хүн юу ч сурахгүй зүгээр л орчин үеэс тасарна л гэсэн үг. Чойном Монгол оронд орчин үеийг устгахад гар бие оролцсон хүмүүсийн нэг том жишээ. Монголын залуус дэлхийн Нобелийн шагнал авсан 90 найргууд болон армаануудын нэрийг ч мэдэхгүй мухар сүсгээр утуулж явцгааж байгааг хараад харамсдаг гэдгээ нуух юм гэж бичснээр нийгэмдэх олон хэн дургүйслийг хүргэлээ. Тэр ер нь бол аливаа нэг нийгэм хүмүүсийн тийм хамтын амьдрал үргэлж сайжирч явах хэрэгтэй. Тийм. Яг үнэндээ хэлэхэд бид нар яг ямар нийгэмд амьдраад байгаагаа мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бараг юуг өөрчилж шинжлэх гээд байгаа ч мэдхээ болчиход байгаа. Тэгэхээр өөрөө бид нар хаана байгаагаа мэдэхгүй юм чинь. Тийм үү? Хаашаа яваач яаж мэдэх юм? Хаана байгаагаа мэдэхгүй юм чинь. Тийм. Одоо би говьд машинтай явж байгаа л төөрчдөг шүү дээ. Гэхдээ хаана байгаагаа мэдэхгүй юм чи одоо хайшгаа гэж явах юм. Аль зүгөө гэж сонгох. Одоо тэгэл тэндээ одоо машинаасаа буугаад одоо яадгийн дугуйныхаа хамирыг одоо шатаагаад л тийм үү? Тусламж ирэхийг хүлээгээд одоо суух байх. Тэр өөдөр ч яг л тийм л байдал байна шүү дээ бид нар ч тийм. Тэгэхээр бид нар эндээсээ гарахын тулд ямар ч л гэсэн хаана байна гэдгээ бид нар тодорхойлох хэрэгтэй. Хаана байна гэдгээ тодорхойлохын тулд бид нар үнэт зүйл рүүгээ шүтдэг, биширдэг, магтдаг, тэнгэр тултал нь хөрөгдөг зүйлсээ бид нар барьж авч тэндээс эхлэхгүй болохгүй байгаа байхгүй. Тэрий чинь энэ нийгэм, энэ залуу үе чинь гайхамшигтай, энээс цаашгүй ингээл болоо. Одоо ер нь энэ хувь заяандаа ингээл дуусъя. Энээс илүүгээд ах юм байхгүй болж л байж штэ гэдэг тийм одоо зогсон байдалд дуртай хорогдоод байгаа байхгүй. Тэгэхээр би зориуд тэр хорогдсон байрнаас нь дуудаж гаргаж ирж байгаа байхгүй. Гараад ир. Тийм. Наа дотроо битгий хорогдоод байна. Наадах чинь юмны туйл бас биш юм шүү тийм. Чи зүгээр жижигхэн юмд хууртагтаад байна. Би 20 хэдэн настай байхдаа хүний ухаан боддог гэсэн шүү. Та нар ийм бай заа их юм бод. Би дуулж өгч ирсэн гэсэн үг үстэй. Яагаад тэрийг 20 хэдэн сонсоогүй хаагур юу хийж авсан та нар? Хашуур аваад тэр. Өөр над хэлэх юм алга нэрэ. Чөдөр аваад тэр гэмээр шүү. Тэр чинь айл ихт манлаа 89 онд хүний амьдрал бол их хүслийн далаа юм шүү. Оюун санааны тэлэлтийн хувьд тэр мораль, этик гэдэг юм уу? Тэр хүний тэлэлтийн хувьд хамаагүй том юм байдаг юм аа гэдгийг л хэлэх гээд нөгөөдөлийг барьж авчаад. Барьж авчаад гараад ир гэдэг байгаа байхгүй. Тэгээ яах вэ? Тэг хэр гарч ирж байна? Гүн гараад ир тий. Одоо бид нар ёс зүй гэж ярьж шít. Тэгвэл ёс зүй гэдэг үг маань этик гэсэн хүн төрөлхтний 2500 жилийн түүхтэй байхгүй. Хамгийн анх этикийн номыг хүн төрөлхтөнд Аристотель бичиж өгсөн байхгүй. Өнөөдөр бид нар 2500 жилийн дараа энд суугаад одоо хүн төрөлхтний тэр ёс зүйг ойлгох гэж сууж шít. Тэгэхээр бид нар бас хааны ууга хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэг дургуутсаж болохгүй. Нүүн туулгалын эрэг хог мог хөвсгөл далай камерын хоол битүү хог. Ийм юмд бүр оролцохоос ярихаас одоо бүр те Баатара.
Өөр ёстой. Хулчгэр болж ийн заяа. Арайч те миний ард түмэн гэж бодохор зүйл байдаг. Монголчууд бүр заримдаа бүр арай хитрх шүү. Гүнээр тийм үе байдаг. Бүр яац юм бэ гэмээр тийм үе бүр байгаа. Манай гаражийн үүдэн дээр машин барьц. Би одоо машин аваад чадахгүй. Хэрвээ миний машин дотор нь байсан бол одоо яах вэ юм бэ? Тийм, амар гонигтай. За яваад үзээ. За. Хөгжмөр хөвлөгдсөн миний амьдрал 2013 оны 5 дугаар сарын 10 Баянзүрх дүүрэг 40 настай зовчинсөр нь 5 настай хүүгээ заазурдан шархтуулж садиста гаж хүслийн хангаж байсан илэрч баригдлаа. 2013 оны 10 дугаар сарын 14 Төв аймаг Бадсүмбэр сум 37 настай эмэгтэй 3 настай охиноо заазурдан толгойг нь тасалжээ. 2014 оны 5 дугаар сарын 6 Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 9 дугаар хороо Шаргад хар хушуул 19-20 настай Хэ Бэ нарын эмэгтэйчүүдийг Ийзэ нар толгойг нь таслан хороож мөчлөн цогцнуудыг овооны чулуунд нуусан байлаа. 2014 оны 5 дугаар сарын 14 Булган аймгийн Орхон сум Яндон гихч өөрийн төрсэн хүүхдүүд болох 5 настай эс 1 настай эс нарыг ачааны машины бүхээтгэл цоожлон бензин асгаж чадан онц хэрсгээгээр амь насыг хохироожээ. Энэ олон ёс зүйн хэвийн бус байдлын шалтгаанууд нь юу юм бэ гэдгийг бид нэр тогтоох хэрэгтэй байна. Яг ёс зүй гэдэг маань хүний одоо сайхан амьдрах хүслээс үүдэлдэг шүү дээ. Яг үнэ. Ерөөсөө сайхан амьдрах. Сайхан амьдралыг л хүсэж байгаа юм бүгд. Бид нараас тайлбарлаж хэлсэнгүй. Ёс зүй гэдэг чинь өөрөө юмыг зөв хийх, альва нэг зүйл сайн байх. Тэрийг л ёс зүй гэж хэлээд байгаа шүү дээ. Юм сайн л байх хэрэгтэй. Тэг сайн уу муу юу аль нь вэ гэж дуулдаг шүү дээ. Тэрний энэ сайн уу сайн. Тэгвэл энэ ёс зүй байна. Ёс зүй байхгүй. Сайнаа үлдөөдөл сайнаас нь амар амгалан гарна. Энэ хороогийн хууль байхгүй. Энэ чинь ёс суртахууны асуудал байна. А гэтэл бид нар яасан бэ гэхээр социализмын дараа бид нар арчлал руу орох үед бидний сайн маань муу болж хувраад муу зүйл маань сайн болоо ирсэн байна. Ороор хэлбэл тэр нийгэмд бол нийгмийн нэр хүндийг бол төлөөлж байдаг хүмүүс ялагдаад нийгмийн доод давхуртад шилжээд харин үл бүтэх өөдгүй хүмүүс бол нийгмийн дээд давхуртад гарч ирсэнтэй холбоотой бол байдаг юм аа. Муу цаг үе цөөн цаг. Сайн муугаа ялгахаа болцсон. Цус суу хоёр холилдсон юм биш. Өөрөөр бид нар анти эдэг болчихсон байхгүй. Эдгийн эсрэг ардтан болсон байхгүй. Хүүхдүүд нь бол эцэг гэхээ бол хүндлэхээ бол болж тэднээс бол илүү чухал зүйл, илүү чухал бол үнэн байдаг гэдэгт бол итгэсэнтэй бол холбоотой юм. Тийм үү? Тэрийг яасан? Бүх арчиж нийгмээс гэр бүлээс төр засгийн ордноос хөөгөө гаргацсан байхгүй. 21-р зуун гараад дэндүү барууны одоо юм хуулбарлсан. Өөрийнхөө тэр сайн сайхан нэг бүхэлд нь үгүйсгэж бараг тэн дээр хөвссөн, нулимссан. Энээс болоод бид одоо ёс суртахууны ийм амлалтанд хүрсэн. Хүний хувьд бол эр зэрэг гаргах, ёс суртахуунтай байх шалгуурын өмнө очих тохиолдол хүмүүст бол олон байдаг. Миний хувьд бол скватерга чавуулсан бунхныг нүүлгэн шилжүүлэх, цэдэн болгоон оршуулган дээр цэдэн болгоон зургийг бариад зогсож хүндэтгэл үзүүлэх одоо 1991 он. Тэгэд дараа манайх ерөнхийлөгч байсан те Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал одоо төрийн тэргүүнээр 44 дээр ажилласан үнэ бид нар дислэгчгийн дарал гэдэг хэмжээнд оршуулжсэн байхгүй Монгол. Цэдэн болын зургийг барихгүй олдохгүй. Тэр үед чинь оршуулганд Батлан хаан дээр хүмүүс нуугдаж очиж салхаас гүйцэтгэдэг гэсэн байхгүй. Наач дөө ёс зүй шүү дээ. Харин тийм ийм юм хэлж байгаа. Яаж ярих юм бэ? Одоо ярьж өөрийгөө магтаад унлаа. Үгүй. Настя хардаа олон жилийн өмнө имээ тань энэ ордонг бариулж байсан. Одоо ч хүмүүст аз жаргал бэлгэлсээр байна. Энэ бол имээгийн тань нач юм шүү дээ. Энэ бол гайхалтай төсөл. Манай эмээ уран бүтээлч хүн байсан. Монголын төлөө олон зүйлийг хийж өгсөн. Энэ ордон бол тод жишээ нэг. Би ч энэ ордонд гэрэлж байсан. Өө тийм үү. Хэзээ нэгэн өдөр би ч бас энд хурмаа хийнэ.
Намайг 6 настай байхад өвөө бурхан болсон хэдий ч эмээ маань өвөөгийн тухай олон сайхан дурсамжийг ярьж өгдөг байлаа. 80-аад он манай гэр бүлд хамгийн хэцүү үе байсан. Эмээ маань олон хүнд цохилт, сэтгэлийн дарамтанд орж байсан ч энэ бүхнээ өвөөгөөс нууж байсан болохоор өвөө олон зүйлийг мэдлгүй өнгөрсөн юм. Өвөө үргэлж Монголын тухай ярьж, Монголоо их сансаар л өөд болсон доо. Эмээ хизээч Монголын тухай муу үг дуурч байгаагүй. Намайг Монголтой хайртай монгол хүн болгож хүмүүжүүлсэн юм шүү. Одоо үгдэн Цэдэнбал даргын үед бол Монгол улс бол шинэ төрхийг олсон. Хэдийгээр Оросын хараач гэсэн. Гэтэл тэр хүн бол гээд ирэнгүүт оршуулган дээр нь оройн авгайг нь байцааж гэсэн тийм. Тэр одоо бид нар саяхан болсон явдлаа ингэж ярьж улс төрчид гэдэг маань өнөөдөр ямар муухай болж одоо хүн таалагдахын тулд юу ч хийгээд бэлэн болцсон байгаа байхгүй. Яг популистууд бол салхи яаж үлээж ийн яг тэрний дагуу үгэлдэг. Тэгэхээр энэ 25 жилд хэдхэн улс төржөөд хэдхэн хүмүүс амьдрал сайжирчээ. Энэ бүгдээрээ мэдчихэж байгаа. Шилжилт хийж байгаа улсын хувьд те бид нар бас энэ Монгол улсын яг үүлэн чөлөөний нар шиг тийм алтан боломжийн үед шийдвэр гаргаж байгаа хүмүүс байхгүй. Тэгэхээр энэ шийдвэр гаргаж байгаа хүмүүс чинь бүгдээрээ ингээд тухайн үедээ сайнаар хэлэгдээ популист алхмууд хийгээд ах юм бол энэ хүнд таалагдъя гэвэл таалагдъя гэдэг бол энэ улс чинь хөгжихгүй шүү дээ. Тэгэхээр хүнд тухайн үед таалагдахгүй. Гэхдээ айгүй тав хэцүү шийдвэрүүд. Гэхдээ энэ ингээд тодорхой хугацааны дараа бол улсын хөгжил дэвшилд тусдаа ийм шийдвэрүүдийг хин нэгэн хүн нэр төрөө, хувийн амьдралаа золиослж гаргана шүү дээ. Зөвлөлтийн их хөрийн хамгийн сүүлийн 175 сая долларын өрийг бол би төлсөн байхгүй. Хэлцээрийн хийсэн байхгүй. Би л зүгээр ингээд одоо та нар өөрсдөө мэдхгүй учраас ярихад айгүй төвхтэй. Бид хамаагүй. Бид яаж яваад мэдүүлэх гээд энэ камеруудаар Монгол даяар цацах гэж сууж штэ. Улс төрийн эрхчлөөг бол бид нар 90 онд эдэлсэн. Улс төрийн эрхчлөө. Эдийн засгийн эрхчлөөг бид нар 2001 онд эдэлсэн байхгүй. Зөвлөлтийн их хур төлөөл ёс зүй ярих гэж байгаа энэ сэдв маань учраас их хүргээд өөрөө өдлөө. Их хүрийг төлөх үед энэ улсыг толгойлж байсан өнөөдөр тэгвэл ялаа авах юм уу, ямбаа идэх юм уу гэдэг юмыг ёс зүйтэй гэж бас ярмаар байгаа байхгүй гэж. Одоо ингээд манайх ингээд хүнийг сайн багт нь очиод наалтчихдаг байхгүй. Муу болоод ирэхээр нулимаа дээрээс нь дэвшлээд идэг байхгүй. Би бол Монголын төрд гавьяа байгуулсан юм уу те? Монгол улсад гавьяа байгуулсан хүмүүсийг бол бид нар үргэлж хүнддэг. Би бүгдээр нийтээр хүндгэл үзүүлж чадахгүй байсан ч гэсэн би хүн хүнийхээ хувьд хүмүүст хүндгэл үзүүлэх хэрэгтэй гэж боддог байхгүй. Заримдаа зүгээр толгон л надад жоохон арай жоохон гин санагддаг. Далай лавныг хэлсэн байт юм лээ. Гинэн зан гэдэг бол гэгэрлээ гэж. Тэгэхээр би бол энд хин нэг өмөрхгөөгүй. Хүн ер нь гинэн байж ээж. Одоо хүүхэд гэдэг чинь ямар гэгээн байдаг вүлээ те. Зөвхөн хүсэл мөрөөдөлтөд хөтлөгдөд хүүхэд хүн амжилтанд хүрчдэг. Гэтэл хүний хашир нэгтгэхээр болохгүй юм бодсоор хашир юмдаа өөрөө орогдоод мэхэндээ гэд бид нарт юу ч өөрчлөлт авчирдаг. Жанког ингээд идеалист юм уу айгүй гинэн гэдэг тэгэхээр хүсэл тэмүүлэл айгүй ихтэй. Хүмүүс чинь мөрөөдөж амьдардаг. Бүх хүн мөрөөдөж амьдардаг. Яг тэгвэл үлгэрт дандаа итгэдэг байхгүй. Тэгээд тэрийг дандаа амжуулж явах хэрэгтэй. Тэрийг бид нар үнэлж явах хэрэгтэй. Би тэр чинь энэ хоёр даргаыг одоо ачаад явахт нь би хажууд ноцсон. Үзэл санааны хувьд өөр болсон ч гэсэн хүн ядарч явдагт нь туслах хэрэгтэй монголчуудаа. Тэр ёс зүйтэй байсан биз би тэрэн дээр. Гэхдээ яагаад тэр хүн ингээд тэр твдэж байгаа шүү дээ. Тэрнээс ирээгүй олон хүмүүс ухтаагаал мандаж нар шиг мандаж явж байхад нь далдакууд чинь хаашаа ч юм дээ. Зөндөөл байсан шүү дээ. Нартай борооны дараа солонгоч намайг юунд хороо та Монгол улсад хайртай, та Монгол судлаач хүн. Энэ ёс зүй гэдэг талаас нь жоохон яриад өгөөч. Энэ хүмүүс ч одоо ингээд. Онгоцын буудраас наашаа гот руу урж ирэхэд нөгөө байшин бариг их нэмэгдээд. Гэхдээ байшин сайхан одоо баригдаад их том хот бас хөгжүүрээд байгаа мөдөө тэнд байх ёстой хүн өнөөдөр Монголд байхгүй юм шиг санагдаад. Монгол хүн хил даваал гарахаараа ёс зүйтэй болоод эхэлдэг. Богч ажиллахгүй гэхээр ерөөсөж ажиллахгүй. Хаяхгүй гэхээр тэнд нь очиж хаяал. Гаднаас Монгол нутгаа их хайрлж. Тийм. Их шүтэж. Тийм. Монгол улсынхаа төлөө гэдэг сэтгэл зүрх бадардыг. Дотор нь орж ирээд байхгүй ч тийм.
Амар сони энэ яст гайхамшиг. Энд ирээд үү? Тий. Одоо энэ буян тухай дээр Яа, тэр- ирээд буян тухай дээр ирээд сонир болчихсон шүү дээ. Эд барилж явахдаа Заавал оо надад- энэгээр чинь одоо шоудаж мавуудаал тэгэл үгүй яах вэ тэр чинь насны хийх л ажил шүү дээ. Тэгэл наритад буугаад дөрөндөө ороод тэгэл бэлтгэл хийгээл явдаг гэсэн. Монгол ирэл задраад байдаг гэсэн гайхамшигтай. Би энэ соронзон гүйдлийн оронж юм уу? Тийм би гайхаад байдаг гэсэн. Яагаад Монгол ирэх юм бэ? Энэ миний их орон л доо. Та этикийг судалсан байна. Мэргэжсэн байна. Этикийг судалснаар мэргэжснээр танд этик тогтсон байна гэж байх уу? Та этиктэй хүмүүс үү? Би этиктэй оронд очихоор мэдээж этикээ барилгүй яах вэ? За Монголд бол мэдээж этик барихад хэцүү. Нийт төрөөс этик гэсэн тэр дүрм норм бичиг баримтыг гаргаж ирээгүй учраас би Монгол заавал этик барих шаардлагагүй. Тий. Зүгээр зөвхөн өөрийнхөө сэтгэлийг бодож өөрийгөө би бас эвгүй байдалд оруулж өөрийгөө би бас доромжилж болохгүй шүү гэдгээрээ би өөрөө өөртөө л этик барьж явдаг. Тий. Бусдад зориулж биш. Өөрөө өөртөө. Тий. Нийгэм рүү ороод болоод тэргүй этикгүй нийгэм. Этик байдгаа моралч бидэрт байхгүй. Ер нь аливаа нэгэн нийгэм оршин тогтоход, улс орон оршин тогтоход нийтийг дадаглаа дийлийнх нь хүлээн зөвшөөрсөн ёс зүйн нийтлэг үнэлэмж байх хэрэгтэй. Тэгжээж улс орон оршин тогтно. Нэг одоо нийгэм байж чадна л да. Ёс зүйн нийгэм бол хариуцлагагүй л байж таарна. Ёс зүйн нийгэм бол докторгүй л байж таарна. Энэ бол ёс зүйн хэмжээ гэдэг чинь зүгээр нэг хоосон хийсвэр яриа юм шиг мөртлөө хүний амьдралын, нийгмийн амьдралын алхам тутмыг бас тодорхойлж байгаа ийм л их амьд зүйл байна шүү дээ. Хүн хоорондоо, нийгмийн бүтцүүд хоорондоо яаж эв зүгээ ойлголцож зохицож явах вэ гэдэг нийгмийн гэрээ юм байгаа. Бид бол зөвхөн зан заншил уламжилт ёсол ярьдаг хүмүүс. Монголын алт хүний бүх аман зохиол, бүх үлгэр домог, бүх зүйр зэтсэн үг тийм ээ. Өвөг дээдсийн бүх сургаалууд, шашны бүх номлол чинь мууг болооч л гэсэн үг байна шүү дээ. Энэ ардын аман зохиолыг одоо уншдаг хүн тун цог. Өглөө босоод ороо ораагаарай. Миний хүүгийн ажил уг нь сайн бүтэх юм байгаа юм да. Энийг би одоо ч гэсэндээ мөрддөг. Энэ өөрөө заншил. Энийг хуулийн 3-ын 4-ийн 6-гийн 7-д өглөө болгон босохдоо ороо ороо гэж хэлж болохгүй байна л да. Зан заншил уламжилт ёс. Одоо өөрөөр хэлбэл традиц гэж яриад байгаа чинь доод суурь нь байхгүй. Өнөөдөр бараг л ач холбогдолгүй. Өөрөөр хэлэх юм бол магадгүй одоо заншлын хэмжээнд зохицуулагдаж чадхаа болоод ирэх тусам хууль болдго юм болов уу гэж би боддог юм. Хуулийн доор байдаг нөө ёс суртахуун нь ажиллахгүй бол ёс зүйн хөтлөхгүй юм шүү. Үгүй тийм шүү дээ. Одоо тэгээд бид нар бас буцаад одоо дахиад бид нар нөгөө үндэс суурилга очиад тий, үндэс рүү л явахгүй бол болохгүй шүү. Байшингийн өндөр давхар дээр юм яриад шүү дээ. Гэтэл доор тэр чинь фундаментгүй байшин яриад шүү. Гэхдээ би ч одоо ёс суртахуун нь надад байсан бол ёс суртахуун маань хатгаж жагаад би чинь ёс зүгээ байхаа бодно доо. Тийм үстэй. Тэгэхээр тэр мууч гээд байгаа тэр суурь чинь байх хэрэгтэй байгаа байхгүй ихний ээлж. Тэр хаана байх хэрэгтэй юм? Тэр чинь хамгийн түрүүнд ээж явуулах хэрэгтэй байхгүй. Яг гэр бүлийн дотор тэр байна уу? Тэрийг заадгүй, морал заадгүй байж. Сэргэлэн бай. Сэргэлэн бай. Залд, мэхэл тийм үү чадж байгаа юм дарга байхгүй. Жишээлбэл одоо 5 настай хүүхдэд худлаа ярихыг бол аав ээж нь өөрөө л зааж өгдөг. Наад захын одоо би хаанаас төрсөн бэ гэж асуухад чи байцаанаас төрсөн гэж худлаа хэлж эхэлдэг байхгүй. Жишээлбэл одоо аав нь архиугаад шаардсан өглөө утсаа аваад хүүхэд очиод утсаа авлаа шүү дээ. Тэгэхэд цаад ажлаас наав чинь байна уу гэхэлэр цаанаас аав намайг байхгүй гэж хэлээрэй гэдэг. Эндээс бол хүүхэд аав байхгүй гэж хэлээд тэр агшин нөгөө бидний хүсэж байгаа ёс зүйтэй хүний эсрэг талд нь хүүхэд гарч эхэлдэг. Тэгэл алхаал байдаг. Тийм учраас бол ёс зүйгүй хүнийг бий болгож байгаа нь нийгэм өөрөө. За би их сургуулийн одоо 2 дугаар байрыг хаалгын цоожил гэж хэлжсэн да. Тэгээ одоо тэр нөгөө чойномыг хэлдэгтэй адилхан их сургуулийн 2 дугаар байрыг хаалгын цоожил гэж хэлдэг чинь бас л юм байна. Ер нь одоо болж өгвөл тийм ээ тэр баг сургуульд нь баг насанд нь тэр үнэлгээ тийм ээ чи тийм үү. Тэр үнэлгээг ээж нэг тэр юу гэдэг хүмүүс ойлгохтой хүүхдүүд үүдингийнх нь ойлгохтой болохоор зэрэг муу хүүхэд учраас муу гэсэн үнэлгээ авч. Яг л тэгдэг. Тэгэхээр зэрэг ээж нэгтэй тэр тухайн тэр асуултыг гэдэг юм уу тухайн тэр хичээл тийм ээ хангалттай үнэлгээ авсан болохоос биш тэр хүний өөрийнх нь мөн чанар биш шүү дээ. Яг тэр мөн чанарт нь өгсөн үнэлгээ биш. Тэрийг хар ямар их зүтгэлтэй байна. Тэрийг хар ямар олон хэл мэдж байна. Гэхдээ эдгээр бүгдээр зүв байх л да. Тэрнээс ч илүү тэрийг хардаа чи ийм болооч гэж багтах жишээлх ёстой зүйл маань бол энэ зөв явдал шүү дээ. Зөв сэтгэл. Энэ
зөв амьдрал гэдэг чинь үнэтэй юм шүү дээ. Цэнтэй юм шүү дээ. Тэгээ энэ сэтгэлийн асуудлыг ерөөсөө манай Монгол төдийгүй дэлхийн одоо ихэнх оронд л ингээл ерөнхийдөө орхигдуулсан. Одоо тэгтээ энийг асар их анхаардаг болж байна. Ерөөсөө энэ сэтгэлийн боловсралгүйгээр энэ хүүхэд гэдэг чинь ерөөсөө амьдралд бол асар их бэрхшээлтэй тулд юм байна. Мэдлэгч өөрөө дангаараа тэр амьдралын олон нухчаан донд ерөөсөө даван туулах тэр одоо тэнхийг нь өгдөг юм байна. Тэгэхээр энэ сэтгэлийн боловсрал гэдэг юм бол заавал өгөх ёстой. Эхлээд бол бичиг үсэг тайлагдахыг оролцсон. Дараа нь бол хүн төрөлхтний мэдлэгийг тухайн хүн бүтээдэг байх тэр боломжуудыг бий болгохыг оролцсон. Яг энэ цаг үед хүн төрөлхтний юу руу явж байгаа юм гэхээр ерөөсөө энэ сургалтын хөтөлбөр мэдлэг олгох дээр нэмээд нийгэм дутагдаад байгаа юм шүү. Жишээлбэл одоо муу маргаалтай, муу зан чанартай нөгөө ёс зүйгүй хүнд цөмийн физикийн технологиг гарт нь өгчхөөр хүн алаад эхэлж байна. Тэгэхээр эн чинь юу хэлээд байна вэ тийм ээ? Бид энэ шинжлэх ухаан, мэдлэг, энэ ололт, чадвар, чадамж энэ болгоныг хүнд өгөх ёстой юм бэ гэдэг. Тийм учраас боловсролын бараг 50% хүний хүн байлгаж хэлэх ёстой. Дараа нь мэдлэг өгөх хэрэгтэй. Тэгээгүй тохиолдолд 3 настай хүүхдэд үс авдах хотго бариулчил яах вэ? Өөрийгөө эсгээ дуусна үстэй. Үсчин бариул яах вэ? Хэргийн гаргана шүү дээ. Одоо бидэрт мораль хэрэгтэй. Тэр юу гэхээр бид нар шашин хэрэгтэй. Гэтэл бид нар шашин байхгүй. Тийм. Бид нар нэг зөвхөн бөөтэй. Мэдээж хэрэг бүддийн шашин орж ирэхээс өмнө ёс зүйгүй байгаагүй. Ёс зүй байсан. Актив энийг илүү баяжуулж, илүү боловсронгуй сургалт тийм ээ илүү хоногшуулж өгсөн, баяжуулж өгсөн энэ зүйл нь бурхны шашин. Тийм. Монголын бөөнөр чинь шашин бол чадаагүй. Тийм үү? Шашин байхгүй гэдэг дээр төвдийн шашинд орж ирсэн. Тэгэхээр бид нар төвдөөдийн зөв гэдэг зүйлийг л бид нар барьж байгаа. Тэр номыг үзсний хэрээр тэгээ сэтгэл бол энгийн үнээс тэр сэтгэлийн боловсрол номыг бодож чадах. Тий. Бүддийн сургаалыг ойлгож мэднэ гэдэг маань нэг хэрэг. Түүнийг амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг нь бас нэг өөр хэрэг. Тийм. Жишээлбэл шашны хүрээнд дотроо бол чигтэйхэн мундаг ном мэтгэлцээл хаяал бурхны сургаалыг л баруун сургаал мэддэг хүний үнэлгээсээ илүүтэйгээр яг тэр нэг илүү ёс зүй ариусл нь илэрч байгаа тэрийг хэрэгжүүлж байгаа хүний хүнлэмж нь бол манай хүрээнд дотор илүү өндөр байдаг. Ахад нэг асуулт байна. За ер нь энэ сэтгэлийн хэрэггүй тунгалаг байдлын тухайд бие биентэйгээ шуналгүй тэмцэлтгүй тухайд ярихын тулд хүний ахуй заавал бүрэлдэх ёстой байдаг юм уу? Тэгжээч хүн нэг аштайхаа ярьж бусдыг хайрладаг инэрдэг болдг юм уу? Нэг бол энийг хүн ерөөсө хүсгэл юм бол хин ч хийж чадах юм уу? Сэтэл төрөхт. Ер нь амьдрал юу вэ ч гэх юм уу? Одоо тодорхой хэмжээнд өсгөлн дарагдах хэрэгтэй л байх л та. Яг үлсэж байхад, яг хүүхдэн дээрд нь өсөж байхад ёс зүйн асуудлыг хүндэхэд төлөвлөн цагаа онсон хэрэг биш байж магадгүй. Та өөрөө ёс суртахуунтай хүн гэж та өөрийгөө боддгоо? Боддог. Яагаад? Худлаа хийхгүй, худал ярихгүй. Хүн хуурахгүй. Хуурахгүй. Хүнд хор хийхгүй. Хийхгүй. Хөдөлмөрөөр амьдж байгаа яа. 3 хүүхдийн төрний бие төрж байгаа өөрөө. Нөгөө талдаа бас заавал тех ёстойг бол бас биш л баг. Хичнээн ядуу зүдөө амин тулсан хэрнэ би ингэхгүй. Би ингэдэггүй гэж ам бардам хэлэх. Тэр ёс зүйн хүнээрээ үлдэх нь илүү үнэтэй. Ёс суртахуунтай байна гэж. Ямар ойлголт вэ? Та өөрийгөө чинь ёс одоо 8 жил байна тийм үү? Одоо энэ 8 жил ингээд бараагаа ачуулаад за тэдэн номерын павильон дээр болгоорой. Тэгээ явуулцдаг. За бид нар авчираад буулгаад өгдөг. Бараагаа одоо нэг танд итгээд шууд өгчдөг гэсэн ба. Энийг бол та ёс суртахуун гэж ойлгож байна. Өөрийгөө ёс суртахуунтай байна гэж ойлгож байна тийм үү? Хүн худалдаал худлаа яриад байвал энэ тэр чинь их хэцүү юм. Явахгүй юу? Явахгүй. Тэгтээ энэ чинь бас тодорхой хэмжээгээр таны бүтээгдэхүүн биш үү? Нийгмийн нэг харилцааны байдлаас нөгөө харилцааны байдлын шилжилт үед нэг юм ороо босгоо цаг тохиолдол юм байна л да. Одоо төлөвшөөг байна, тогтоог байна тийм ээ. Бүхэл бүтэн хүмүүсийн оюун санаа, сэтгэлгээ, амьдралын хэв маяг юу байдгийг бүхий л зүйл өөрчлөгдөж байгаа хэрэг. Тэр хүний үнэт зүйл нь хүртэл өөрчлөгдөнө. Энэ шилжилтийн үеийн улс төрийн тогтолцооны хувьд, эдийн засгийн хувьд тэр нь мэдээж амьдралын ард түмний амьдралд хүн дээр тусна. Юу гэдгийг мөнгөтэй, орлоготой, орлогогүй янз бүрийн нөхцөл байдлыг үзээд туулна. Яг бол хүн бүхэн твдцсэн амьдралаа аврах гал албан тушаал зүгтэх гал нэг юм олж авах гэдэг юм. Бас ч нийгмээр одоо шинэ нөхцөлд шинэ амьдралын менежментээ сураагүй байгаа юм баггүй та. Тэр үед бол сүргээ удирдагч нар бол их шийдвэрлэх үүрэгтэй болоод ирдэг.
Тэгжиж нийгэм төлөвшөх хэр их нийгэм төлөвшнө тэр хэмжээгээр ёс зүйн өндөрсөн, ухамсар өндөрсөн, тэр хэмжээгээр талхныхаа тухай хэр их санаа зовхоо болно, тэр хэмжээгээр хүн бусад зүйлийн тухай санаа зовдөг болов, санаа зовж эхлэх болов. Өнөөдөр бол Европын орнууд маш их хүмүүнлэг юм ярьдаг болсон, маш их энэрэнгүй юм ярьдаг болсон. Хизээ ингэж ийсэн. Дэлхийн нийтийг булшилт дуусныхаа дараа одоо нөхдүүд байна гинт хүн тайртай болсон байхгүй юу? Колончлоод ухаад одоо ингээд дэлхийн ард түмнүүд Африк одоо ингээд байхгүй шүү дээ. Цөлмсөн шүү дээ. Тэгээд гинт өнөөдөр чинь байгалаа хамгаалдаг болсон. Одоо би ч гэсэн өлсөөлөө үл одоо хүн чинь хамгийн түрүүнд өлсөж байгаадаа санаа зовоод яаж хоол олж чаддгүй гэд бодохоос биш хулгай хийх одоо ёс бус гэж бодохгүй болох нь шүү дээ. Үгээгүй ядуу хэрнээ ёс суртахуунаа барьж байгаа нь зөндөө шүү. Хэцүү л дээ. Хэцүү тэгтээ байна. Ерөөсөө 2 хон л байгаа байхгүй юу? За. Хүн ядуу байхад л хүн ядуу байна гэдэг чинь л тэр хүн саналаа хэн төхөөл гэдэг юм ба. Мөнгөөр л. Одоо би жоох эвгүйхнэр хэлэх юм бол хүмүүс биеэ үнэлэх байдалд ороод эхэлдэг. Нэр төрөө өөрийнхөө ёс суртахууны өөрийнхөө юм бүхнийг үнэлэх байдалд орж эхэлдэг. Нөгөөх нь үнэлж авдаг тэр хүмүүс нь удирдагч нар болж хувирдаг. Бид нэр хоёрдугаарт нь бид өөрөө нийгмийнхаа ёс зүйг одоо засах хэрэгтэй байна. Нийгмийнхаа ёс зүйг засах хэрэгтэй. Гэхдээ нийгмийн ёс зүйг бол үзэл сурталаар засч дийлдэггүй юм байна бас. Үзэл сурталаар засч дийлдэггүй. Тэгэхээр бол үүнээс гарах цорын ганц бол арга бол байдаг. Энэ бол ерөөсөө тухайн ард түмний эрэлхэг зоригоос бол шууд бол хамаардаг. Тэгвэл монголчуудад эрсэлж босоод тэр өөдгүй хүмүүсийг шийтгэх хэрэгтэй. Гэмрээ аюухгүй гэдэг хүнийг бол монголчууд их сайн мэднэ. Өнөөдөр би танаас ганц л юм асуучих. Энийг бол бүх шатныхан үзэж байгаа. Давагдаж гэдэг хүн одоо улс төр гэж ярьж магадгүй л дээ. Тэгээ би энд ерөөсө хорлох юм одоо хүсэл зорилго байхгүй. Гол нь таныг л Баатараа намайг л суучих гэлээ. Би яг хөдөө одоо таныг л танаас ажиллагаа аваад задлах гэдэг чадахгүй мэдхгүй хэмжээний мэргэжлийн хүн биш. Ёс зүйтэй бай гэдэг тийм ээ. Толгооноос аваад ёс зүйтэй баймаар байна. Монголчууд бүр би манжидаж байгаа биш дээ. Тэгээ ер нь нөгөө манжидаж яг яах вэ? Манжидах гэж ярьдаг дээ. Манжидаж байгаа биш. Монгол Япон харьцуулаад үзээ тэгээд ёс зүй юм байх ёстой гэж өмнө нь бичээд байсан. Гэхдээ одоо юмдий насанд хүрээд гэд бодоход бүр Япон байна уу, Монгол байна уу хамаарахгүй тэр хобби хүний асуудал бүрж эхэлж байна. Муухай монгол чанар гэж байдیں۔ Бид нар өөрсдөө ч мэддэг байхгүй. Харин тэрийг Монгол судалж Гэмрээ аяакуугаас надаар заавар хэрүүрээд яг хамгийн гол үнэтэй би уучлаарай сүрээд жишээлбэл 10 жил энд байгаагүй учраас би хэлж чадахгүй. Гэхдээ 99 онд бичсэн юм. Өнөөдөр тэр бичсэн юм хэрэгтэй болж байна гэхэд би харамсаж байна. Яагаад гэвэл нийгэм хэвээрээ гэхэд бүр энэ бас эрүүр гэж би бодохгүй. Ерөөс нийгэм хүн чи, цаг чи, нөхцөл байдал үйлчлээд байдаг гэсэн. Одоо хонхын зогцоохны зохиосон дуунууд бүгд албан тасалгааны цонхоор амтэр цайгаа харагдана. Нөгөө 18 боорцог гэр хороол бүгдээр одоо дуулахад сэдвүүд нь амьд байж байгаа байхгүй. 90 онд бичсэн тэр нөгөө таны бичсэн нөгөө тархины тураалч нь 99 онд шүү дээ. 99 он шүү. 90 онд бичсэн юм чинь одоо хүртэл явж шүү. Монголын нийгмийг хэн авч явах ёстой вэ? Үргэлж хүний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим байхгүй. Гадаадд сурч байгаа, гадаадд гарсан хүмүүс Монгол орноо орхиогүй байхаа. Гэхдээ тэд эх орноо гайгүй болохоор нь очно гэж ярьдаг. Бас л хүний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Юунд хэрэгтэй? Ямар зоригтой юм бэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодхоос бус эх орондоо хэрэгтэй хүн болмоор байна. Эх орныхоо төлөө сурах ёстой гэж бодох хүн алга. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулад дараа нь эх орноо гэж боддог бас тэгж хэлэх хүн олон. Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хүний хүсэлд хэр хэмжээ гэж байхгүй. Лувраар залилж авсан мөнгөөрөө хүүхдээ гадаадд сургахаар явуулдгийг ойлгохгүй байна. Юуг нь ойлгохгүй байна вэ гэхээр аав нь лувраар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж тийм мөнгөөр суралцахаар явж чадаж байгаа хүүхдийнхэн сэтгэлгээг үнэхээр ойлгохгүй байна.
Монголчуудтай харилцахаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгүй хардаж сэрдэнэ. Ямар ч тооцоо зориггүйгээр хүнд туслана гэдэг ойлгомжгүй. Тооцоо зоригтойгоор л хүнд туслана гэхийг нь сонсоход урам хугарна. Аав ээж намайг хүнд туслахтаа тооцоотой хандаж бай гэж сургасан гэхийг сонсоод монгол хүний сэтгэл бусдаас эрс өөр болохыг мэдэрлээ. Танаа хүмүүжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаасаа бүү гараасаа гэлтээч тийм хүмүүжилтэй хүмүүс хэдийнэ хилд авч бусдын зэвүү хүргэж яваа нь үнэхээр харамсалтай. Кимура Аяко тархины тураал нийтлэлээс. Би асуух хүн ч мөн ч юм уу биш ч юм уу. Би танаас нэг л юм асуугаад байгаа байхгүй. Энэ хүний ёс зүй гэж Монгол хүний ёс зүй гэдэг юмыг та зүгээр хэлээд өгөөч тээ. Тэгээ би ингэж бодож байна. Нөгөө монголчуудаас те та өөрөө одоо ёс зүйг ирээдүйч яах вэ? Тэ. Та өөрөө Монголын ёс одоо зүйн хоббидо те биерүүрээ тэгээд явж байгаа хүн харуулаад явах хэрэгтэй. Та бүр Монголын хоббидо баатар хүн байхгүй юу? Тэгээд яг үдэ их юм гордоод бай. Нөгөө ёс сурдахан бас ёс зүйг юу вэ гэдэг би ингэж боддог. Та өөрөө мэднэ штэ. Тэрийг яагаад та өөрөө гаргахгүй энд хэрэггүй. Би одоо өөрөөсөө тийм юу байх хэрэгтэй. Одоо тод жишээнэр байх хэрэгтэй. Зөв. Тий. Бурхан багш бол хэлсэн. Аврал бол гадна талд биш. Бурханд биш тийм үү? Чамд өөрчлөн байна гэж тийм. Тэгэхээр бид хүн болгон өөрөө энийгээ ухаарах хэрэгтэй. Хүн зоохыг хүсэхгүй ээж хилэнцэг үлдээд байдаг гэж. Зоохыг хүсэхгүй л байгаа бол муу үлээ болох хэрэгтэй. Ёс суртахуун, ёс зүйг ер нь хаанаас эхлэх ёстой юм бэ? Энийг хэн нэгэн хүн заадаг юм болов? Ёс суртахуун хаанаас эхлэх? Хүнээс нийгмийн ёс суртахуун бол хизээд сайжрах вэ гэхээр хүүхдүүд одоогийн насанд хүрэгчдийнхээ үнэн шударга бол байгааг нүдэрээ харсан цагт ёс зүй гэж бий болдог юм аа. Ёс зүй нэг бол Монгол төрөөс эхэлдэг юм уу? Нэг бол ёс зүй Монгол иргэнээс эхэлдэг юм уу? Шатыг шүүрдэхдээ дээрээс нь шүүрдэг. Эзэш доороос нь шүүрдэг. Хүмүүс бол надаас яагаад ингэж ийм олон юмд ингэ тайлбарлахгүй, жил хагас ярьслахгүй ингээ удаан гэхэлэр яг нэг нүглэх хотлоо ярмаар байна. За би бол энэ хүнийг хулгайч гэж үзэж байгаа. Тэгээ яагаад гэхээр монголчууд нь 100 жилийн хүсэл мөрөөдлийг ингээд самарчнаа гэдэг бол ерөөсөө дэндүү ёс зүй тоог бодох юм бол за баяр цагт ёс зүй ярих нэ энийг л үзэх юм шүү гэж суух гэж бодож байна. Буруу хийсэн одоо оюутлахын гэрээг Монгол улсад ашиггүй гэрээ хийсэн гэдэг нэг буруутгал. Оюутлага бол зөвхөн манай комьюнити үүдж явцсан юм биш. 5 засгийн газар дамжсан юм баггүй. Тэр хилцээрд бол би 2009 оны 7 сар хүртэл ороогүй байхгүй. Тэр зоригцаад хийгээл оруулаад унаал ингээл явж. Тэгэл дараа нь баяр сар ерөнхийдөө дуудаад энэ гэрээг босгож ирэхгүй бол хамтарсан засгийн газар байхгүй. Тэгээ гадаадын хөрөнгө оруулалт өндөр өсөлтийн тухай ойлголт бол байхгүй гэсэн. Ийм л үр. Тэгээ би бол яг 2 сар энэ гэрээн дээр суусан. Хариуцсан, надад хариуцуулсан бүх үргийг юу ч байсан хамгийн сайнаар л хийнэ гэдэг л ийм л зарчим бол барьдаг. 5 жил мууллаа шүү дээ. Одоо бол энэ гэрээ бол үнэхээр сайн гэрээ байсан байна. Одоо гэрээг хүмүүс муулахаа болцсон шүү дээ. Яагаад тэгж ийм гэхэлэр Риотинто одоо яаж ийм гэхэлэр гэрээнд өөрчлөлт оруулах гэдэг байна. Яагаад гэвэл хитрхийг төгжээ гэсэн байна Монголын тал. Тийм учраас тэдний хувьд бас өөрсдийнхөө ашгийг нэмэгдүүлэх боломжууд нь хаагдчихад байгаа байхгүй. Хин нэгэн хүн муу хэлэгдээд энэ улс төгжил авчирчвал би тэр нь байж чадна гэж байгаа байхгүй. Одоо оюутлагыг хин нэгэн хүн хийх ёстой. Тэр хүн бол дандаа муу хэлэгдэнэ. Сайн ч хэлэгдэх үе гарна. Магадгүй одоо 20 30 жилийн дараа ингээд үнэхээр үнэлгээнүүд нь хийгдээд энэ үнэхээр бас нэг сайн гэрээнүүд хийцэн байна гэдэг. Тэр үе хүртэн бол муулуулж хахад би ерөөсөө эмзэглэхгүй. Би сэтгүүлчдэг бол ерөөсөө буруутгахгүй. Яг л бид нар хангалттай мэдээлэл өгч чадахгүй байна. Хүргэж чадахгүй байна. Тэр үедээ би цуг сууж байгаа 76 гишүүндээ ойлгуулж чадахгүй шүү дээ. Тэгчээд хахад би яаж тэрийг шүмжилж байгаа сэтгүүлчдийг би буруутгах юм. Тэр ямар ч боломжгүй байхгүй. Юу ярьснаар нь дүгндэг хүмүүс нэг дүгнэлт хийсэн, яаж ярьж байгаагаар нь дүгндэг хүмүүс бас нэг өөр дүгнэлт хийсэн байж болно. Бид хоёрыг нэгтгэдэг нэг том эрх ашиг бидэнд байгаа. Энэ бүгдийн цаана бол мэдээж их хуран байна. Дараагийн нэг зүйл бол Ганбаатар гишүүнтэй бол адилхан л хоёр одоо гишүүн маргалдаж явах тохиолдол. Чам шиг хүн мэдэхгүй гэсэн. Би бол ингэж боддог. Шүүмжилж байгаа хүн бол тэрийг маш сайн мэдчихэж шүүмжлэх ёстой гэж боддог байхгүй. Үнэхээр бэлтгэлгүй байсан. Тэгэхээр би яах юм бэ? Чи энийг мэдэхгүй шүү дээ гэж. Би бол тэрнээс мэдэхгүй байж бити тэгээд гэж бол хэлээгүй. Зүгээр би нэг уг нь бол би одоо улс төр эдийн засгийн ухааны багш мэргэжилтэн баггүй. Тэгээд баян самбар дээр ингэж ярьсаар байгаа хүнд юм тайлбарсаар байгаа.
нэг яг мэтгэлцэн дээр би ямар байж байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгээд ингээ харахаар нэг жоохон тийм онгод маягийн юм орсон дээр хөвч юм шиг харагдсан. Тийм харагдсан байж магадгүй. Угаасаа тэрийг үзчихсэн хүмүүс би ялвал хөрөнгө оруулагчийн тал ялж гин, Ганбаатар яриул арт түмэн ялж гин. Тийм хүлээлттэйгээр үзэж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм уур амьсгал бий болгочод мэтгэлцээ хэрч утгагүй. Тэгэхээр наадахын чинь зүгээр төрүүлэл ярихад айгүй энгийн байхгүй. Оюу толгой хаана Монгол орны газар нутаг дээр манай баялаг гэж 100 хүнээс асууад 99 тэрс манай баялагийг гадаадын хүн ирээд аваад байна гэдэг дээр ямар ч хүн харан байгаа байхгүй. Хүн тэгдэж охиноо ч юм уу охиноо хүнд ядаж одоо сайн хүнтэй өгтөл харан байж байгаатай адилханаар оюу толгой хүмүүс тэгж бодож байгаа л. Саяны мэтгэлцээний дараахан та гарч ирээд би өөрөө багш хүн юм аа. Тэгээ би одоо ингэ яриад энэ хүн ярьж байхдаа мэддэггүй маа. Тэгээ ингэж харагдсан байлээ гэхэд хүн ойлгочмоор юм. Тэгвэл тухайн үеийн гэрээг байгуулсан хүмүүс та нарыг бол маш их хэмжээний мөнгө авсан гэсэн одоо тийм хардлага, тийм яриа бол газар авсан. Тэгэхээр би нэг гайхаад байна. Манайх нөгөө нэг хөрөнгөний бирж дээр гарсан компаниуд бол бүх орж байгаа мөнгө гарч байгаа мөнгө бүртгэлтэй байхгүй. Компанийн засаглалаар маш өндөр үлгэрчээ үзүүлдэг компани хилцээр хийж байгаа хүмүүстэй мөнгө өгөөд хилцээр хэлнэ тийм ойлголт бол байхгүй. Хувийн талаасаа тохирцсон юм байдгүй юм уу? Монголын одоо авах үр өгөөжийг $1 ч гэсэн нэмэгдүүлэхийн төлөө хилцээр хийж байгаа шүү дээ. Бид тэр хилцээрд орсон цагаас эхлээд бол энэ өөрийнхөө үр өгөөжийг бол 4-5 тэрбум Америк доллар нэмэгдүүлсэн байхгүй. Тэгж байгаа хүнд нөгөө тал чи яах гэж мөнгө өгөх юм? Ямар ч утга байхгүй. Хүмүүс за хирогийн 100 чухал сэдвээр бат болгоно ордгоор орж ийл гэж ярина. Юу ч байсан. Гэхдээ давхар дээлэн дээр төрүүлээ дээлээ тайлцсан шалтан шахуугүй гэсэн. Маш олон юмн дээр ёс зүй дээр асуух асуултууд гарна. Төрийн түвшээц шиг юм уу нийгэмд үлгэр болсон хүмүүс ингээ сайхан ёс суртахууны хэм хэмжээг ёс суртахууныг үзүүлэх ёстой гэдэг. Тэгээд нэг сүүлийн гарсан нэвтрүүлэг байна төмөр замын тухай нэвтрүүлэг. Та тэрэн дээр нэлээ эвгүй хараал хэлээд босч байгаа харагдчихсэн тий. Яг эн чинь юуг үзүүлээд байгаа юм бэ? Ер нь муу үг хэлнэ, хараал хэлнэ гэдэг чинь ёс суртахууны хэм хэмжээгээ зөрчиж байгаа явдал юм уу? Энэ ёс суртахуунтай хамаагүй юм уу? Та юуг үзүүлж байгаа? Би өөрөө нэг тийм ёс зүйтэй ёс суртахуун гэж хэлээг л зүгээр хараал хэлэх байтугай үе болдог шүү дээ. Тэр л илэрл байсан байгаа. Тэрийг л найруулагч нар монтажлал их зүйл гаргасан байлаа. Зөв гэж бодож байгаа юм тийм. Байтугай юм болдог. Тэр нэг ордон зодоо хийгээд авсан. Би энэ дээр одоо миний зөв байсан, буруу байсан гэж тайлбар хийхэд одоо хэцүү юм. Энэ дээр бас нэг ёс зүйг нэг асуудал юм л да. Нөгөө юу яатсан? Хамгийн бярмуугүйг сонгож очиж. Тэгээд салхилуулж унагсан. Хог нэг жоохон цолтой юм дуудсан бол бас жоохон. Сумын цолгүй нөхрийг дуудаж байгаа ч салхилуулан унагсан. Би одоо цогтонтой ажиг одоо их боддیں۔ Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө үр хүүхдээ бол дайн тулаанд оруулж яхаа тэр хүүхэд нь одоо гадны шашинтай нийлж нэгдээд байгаа. Явж яхад нь үр хүүхдийн шин талаар яах вэ гэж асуухад цогтонтой аж үр хүүхдээ аврахын үтгэл цаазалж байгаа үстэй. Тэгэхэд Монгол төрийг бас шудраг байлгахын тулд нэг зэргийн шанаа өгөх явдал бол би байх зүйл гэж ойлгож байгаа ш. Нэг талаас бас. Улс төрчид ёс зүйтэй байх хэрэгтэй. Тийм үү? Тийм, тэр бүр үнэ. Өнөөдөр чирөөд арчилсан нийгэмд хүн бүргэн хариуцлагыг гэхэд ямар нэгэн тэр хариуцлагыг үзүүрэх хүн хэрэгтэй болж байгаа байхгүй. Сони хэврээрээс үзээд интернетээр хараад тэгээд тэр дотор би гайхсан юм байгаа энэ сүүлийн үед. Хоёр бай. Юу вэ? Энд хэлж болох уу те? Хүрээсүх одоо их хураарын гишүүнээс татгаразаад гарсан бай. Тэр ард түмнийг төлөө сууж байгаа суудал дээр нэг хүн суучаад тэгээд ар гэрийн гашгал гарангуй чөлөө аваа явцдаг. Хэдэн мянган хүний төлөөлөл ингээд хоосон суужиж болохгүй зүтэй. Тийм учраас би бас төрийнхөө ажлыг бодсон. Нэг талаас хувийнхаа ажлаас илүүтэй. Энийг би бас ёс зүй гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгээд Баттургагой өөрөө бас сайдын нөгөө арбан тушаараас бууж өөрөө татгаразаад гарсан бай. Энэ хоёр явдарыг үзээд байхад яг Монголын урыс төржи хариуцлага гэдэг юмыг бас боддог тиймтэй ноён нуруудэ байна гэж би бүр бодсон. Яг л их хурлын гишүүн гишүүнээ хийн эсвэл сайдаа хийнэ гэсэн сонголтоо хийн гэдэг дээр конопт арчаад дараа нь тэнд чинь
ёс зүгөө царайлаад их хурлын гишүүнтэй тэгээ сайттайгаа суугаад иж болохгүй байхгүй. Давчлуураа дарчаад үйлдэл дээрээ эсрэг үйлдэл хийхгүй гэсэн үйлдэл. Нэгсэндээ ном харвалаа таны хөгжин зүрхэнд нь орохоор болчиход байгаа байхгүй да. Зарим монголчуудын хувьд бүр одоо мөнгө төгрөг ирүү чухар гэж үзээд байгаа хүмүүс уран байх юм шиг. Ёс зүй гэдэг маань бид нар бас ёс зүйгээс ашиг хүлээгээд байна. Ашиг хариу давуу тал. Зүгээр ёс зүй гэдэг маань өөрөө аз жаргал, өөрөө үнцэн. Тийм ээ. Тэгэхээр энэ үнцэнтэй зүйлээсээ л бид аз жаргалыг авдаг. Хүний амьдралын зорилго аз жаргал гэж байна. Аз жаргал янз бүр. Юу гоё гэж байгаа зүйлээсээ л бид аз жаргалыг авдаг. Бид нар бол бүр нэг од болоод те одоо ингээл тэргүүлээл мөнгө олоод бүгд машинтай болоод онгоцтой болоод баян болоод гэдэг шиг одоо барууны хамтлагч шиг тийм биднэрт мөрөөдөл байгаагүй. Гэхдээ бид нар рок гэдэг хөгжмийг бид нар байгуулъя гэдэг чин ганцхан тэр хонглын үзэрт тэр гялбаа байсан байхгүй юу? Рок хөгжим гэсэн. Бид нар тийшэл тавьсан. Тэгэл гитараа бариад шинээлээ дэрвүүлээл бүгд цэргийн хүмүүс байлаа. Зөвхөн яг одооны залуучууд одоо намайг үзээд энэ чук одоо ямар тэнэг юм бэ? Энэ яасан тэнэг юм бэ гэж ярьж бодож аж болно тий. Гэхдээ худлаа яриад байгаа ах л гэж боддог. Тэг худлаа яриад байгаа. Үзэж байгаа хүмүүс үнэн 5 гинэн баач ашиглаж байгаа байхгүй. Ариун сайхан юм яриа. Яг та нарын үеийнх бол тэгж байл. Чамд бидний яриа сонсоход гинэн байгаа. Чиний ярьж байгаа. Гэхдээ чи бол өөр ертөнцийг нээж байгаа байхгүй одоо бид нартай ярьсан. Одоо би нэг хамгийн сүүлд нэг дуу хийж байгаа. Зүгээр хүний орчлонд ирсэн минь нацтай гэж. Хүслээрээ амьдрах сайхан гэдэг. Тэгэхээр зэрэг би энэ орчлонд атга одоо 10 анги асахад нэг л тогтчих шээ. Энд ирсэн минь би ацтай тийм ээ. Хүслээрээ амьдарч байгаа нь бас. Би чиний хувьд бол их аятайхан дуулаад байгаа хүн биз дээ. Сайхан дуулаад байгаа хүн биз дээ. Тэгтэл тийм хүн амар дургүй ажил хийгээд байж ивэл яах вэ ингээм хийгээл. Тэ тэгвэл тэр л айгүй аз жаргалгүй байгаа шүү. Буддын шашинд номлохдоо хүн төрлөختөн өөр өөрийн үүрэг даалгавар үүлийн үрээр энэ дэлхийд ирцгээдэг. Хүн өөрийн хамгийн дуртай зүйлдээ чин сэтгэл хариуцлага ёс зүй илүү их гаргадаг байхаа. Та ёс суртахуунтай байж сайн зүйл хийснээр танд илүү их буян хорон шүү дээ. Өөрөөр хэлбэл сайн зүйл гэдэг бол өөрөө өөртөө хийж байгаа том менежмент юм. Тэгээ 80 онд байгуулагдаад өнөөдөр хүртэл 25 жил яа. Яг миний бас гол бахархдаг юм бодч нэр Монголд байгаа дэлхийд одоо нэг составаараа яваа те нэг одоо бүрэлдэхүүнээр яваа. Одоо бас цөөхөн дэлхийд дээр шүү дээ. Цөөхөн хамтлагд нэг гэдгээр бас бахархдаг шүү. Одоо тэгэхээр яг нууц нь юу бэ? Олон залуучууд нийлээл хамтраал юм эхлэхдэг. Хөл бөмбөгийн багт олон одоо давтлагч тийм ээ. Нэг номын давтлагч байх албагүй. Нэг нь одоо хаалгач байх хэвээр, нэг нь одоо сашетник байх хэвээр гэдэг ч юм уу те. Би бол тэрэн дээр бол урлагийн хувьд ялангуяа хамтлагийн хувьд бол бид нар бол үлгэрч үзүүлж чадсан гэж. Тэгэхээр хамтлагч өөрөө бүгд нэг юм яг хийсэн шиг хийж ийж та нарын нэг анх сонсхийг гэсэн тэр хүсчихсэн уран бүтээлч яг тэр яриа сонсогддог тий. Хүн болгонд энэ мандаш ингээд тоглоод онол тэгээд бидний үүрэг одоо хариуцлага байхгүй болчихно. Хатны сайхныг өдөж бүхүс ойга дулсан чиний болтва маш соадоны тата. Ерөөсөө угтаа бол улс орны хөгжил дэвшил гэдэг чинь хүмүүсийг байр баримтанд тавих гэсэн. Тийм учраас тэр ёс зүйтэй улс төрч нарыг одоо гаргаж ирж энэ төр засгийнхаа өдөртөх төвшөнд оруулах явдал одоо хамгийн чухал. Энэ бол их олон том алдаануудыг засах байх гэж бодож байна. Өөрийнхөө чадах юмыг биш. Чадахгүй юмыг оролдоод байдаг байхгүй. Тий. Би өнөөдөр бизнес хийж чадахгүй. Одоо би ч байдаг чинь юу гэдэг чинь одоо боо ингэж байгаа хайж гараад бизнесийг аа гал ингээл намайг айгүй олон хүмүүс тэгжсэн. За чука чи бол улс төрд оруул амжилттай ш. Чи улсын их хурлын гишүүнд явуул чи шууд гарна шүү чи гэдэг байгаа байхгүй юу? Би хав гэсээр гал гарч магадгүй л дээ тий. Гэтэл миний орон зай тэнд байна уу байхгүй юу? Сайхан дуу дуулдаг хүнээр дуугийн л дуулуул. Сайхан бүжиг хийдэг хүнээр бүжгийг хийл. Түүнтэй адилхан тэр бизнес хийж байгаа хүмүүс сайхан бизнесээ л хийцгээ. Битээ энэ улс төр гэдэг заваа юм руу орж ир. Огт хэрэггүй. Та нарт зохихгүй. Ингээ бизнес улс төр хоёр ингээ холилдоод хутгалтаад
хөзөр холцсон юм шиг болоод ирэхээр л нөгөө болж бүтэхгүй байгаа муу муухай нөгөө ёс зүйн бүх юмний чинь эхлэл энэс тавигдчих байгаа байхгүй юу? Тэгээ сайхан бүх хүн бол бөхөө барилдаа л яв. Тийм ээ? Танаа Японд маш олон жил амьдарсан одоо Кёкшүү зан нь шүү дээ тий. 10,000 ажилч нь гарганаа гэж хэлээд сонгоо ярхан дургаас их хурлын гишүүн болцсон. Гэхдээ энэ хүн одоо хүртэл хийсэн үгүй. Энийг та Монгол судлаач хүний хувьд Кёкшүү зан энэ Японоос сурсан юм уу? Энэ одоо жишээ нь ингэж худлаа хийж болох юм уу? Энэ олон ядуу хүмүүсийг итгэл найдвараар нь худлаа хийлээд 10,000 гуйны ажилд явуулна гэд явуулаагүй шүү дээ. Одоо тийм учраас Якусна буюугүй хаа гэж бодож байна. Урлагийн салбарт нэг эндүрцэн хүн ороод ирдэг шүү дээ. Өөрийгөө л дуучин гэж бодцсон те. Би бол алж гин гэж бодцдаг. Шал өөр газар илүү бүтээмжтэй, илүү амжилттай ажиллах хүн өөрийгөө дуучин болно гэдээ эндүрцэн улсууд ороод ирдэг. Тэр бол урлагт хайртай байж болно те. Тэр хүн харин сайн үзэгч байх хэрэгтэй. Тийм учраас бид нэр хийж чадах зүйлээд бид нэр энэ нийгэмд хий те. Тэгээд дээрэс нь нөгөө нэг эндүрс улсууд энэгээр битгий яваасаа те гэдэг ч юм уу. Эндүрс улсууд их хурлаар битгий яваасаа. Монголчууд энэ талаар бол гайхалтай үг хэлсэн юм байна. Дээдхэн суудлаа олохгүй доотх нь гүйдлээ олохгүй гэж. Нэг үг хэлээ л да. Монголын ард түмэн улс төрчдийг бидний бэрхшээлийг шийдэрэй гэж гаргасан. Бид өнөөдөр Монголын ард түмнийхээ бэрхшээл нь болцоод байгаадаа ёс зүйн хувьд хамгийн гутамшигтай зүйл. Энэ улс төрт ёс зүйтэй хүнийг сонгоно гэдэг нь өөрөө биднэрт их хүн даалгавар юм аа. Нэг ядаж л 3 үеийн түүгээр нэг бэлтгэнд ордог байвал. Хүний одоо чанар гэж. Хүний чанар гэдэг юм чинь үе удам шиг. Одоо бол тэгдэггүй юм шиг байна зүгээр. 3 үеийн намтар гэж хэлдэг байсан. 3 үеийн намтар гэж одоо ингэж судалдаг байлаа ш. Энэ бол маш чухал юм байсан. Ерөн тэр хүн одоо ямар одоо уг гаралтай хүн байж юу гэж. Тэрүүгээр бол дамжиж их нөлөөлдөг юм байна. Тэрүүд мала жижиг бол дарга үз бол гоё байт. Юу нь гоё байсан? Хой жижиг амтэр бол ийм байт. Сайхан дуу ажил тий. Да бат. За тэг. Бал даргийнхаа үеийн дөрвөн мөрт хэлэх юм уу? Манай бал дарга бол хондоортой хүн байт. Чуми алаг тэртэ сүргээрөө яванда 90-ад оноос өмнө бол бид нар чинь бие бинийгээ матаж амьдардаг байлаа шүү дээ. Жишээ нь Чой нам гэл яруу найрагчийг зүгээр л матаал аваачаал. Тэгэд эх орноо магтаад шүлэг бичихснийхэн төлөө 3 жил 6 сараар шоронд идчихэж байгаа шүү дээ. Гэхдээ өнөөдөр би бол ёс зүйтэй байна гэж ерөөсөө хэлэхгүй. Зүгээр л иргэншсэн нийгмийг тэрэл стандартаар аваад үзэхэд бид нар ёс зүйгээ алдсан нийгмийг бол улс төрчдөл бохирдуулж байна. Ёс зүйн хамаг хог хаягдлыг улс төрчд гаргаж байна. Улс төрд орж байгаа хүнийг бол ерөнхийдөө энэ өөрийнх нь бизнесийг одоо дээшлүүлэх гэж сайжруулах чинь ингэж хууль гаргаж ингэж өөрийнх нь бизнесийг хамгаалах чинь нийтэд бол энэ асар их буруу сэтгэл, асар их буруу ойлголт, бухимд стресс бие биенийгээ одоо итгэхгүй, хайрлахгүй ийм л орчин бий болоод байна шүү дээ. Зөвхөн амиа удаад авахгүй. Өөрөө нэг сайхан ор тарчсан оцсон те онгоц машин унтсан. Тэгэл тэр нэг хэдэн сая удас бацчихлаа бол найх мондөг ба. Хуучин тогтолцооны үед байна шүү дээ. 700 төгрөг татвараас дутаачихсан хүн 2 жил шоронд сууж байсан. Одоо тэгтэл 7 тэрбум төгрөг одоо эдэж ашигласан ч арга хэмжээ авагдахгүй явж байна. Энэ чинь улсаас хулгайлж байгаа зүйл мөн бидтэй тийм ээ. Энэ бол хулгай. Энэ бол төрийн хулгай бүр. Хулгай хийж амьдрах зөв юм уу? Буруу шүү дээ. Өөдөө зөндөө хүмүүс хулгай хийж амьдарч шүү дээ. Энд хулгай харин бүртэй. Игэл жирийн гудамжинд явж байгаа хүмсийн ёс суртахуунаас тэрч битгий өнөөдөр бүр гуйлагчин болчоод хотын хог одоо түүгээд амьдарч байгаа хүмсийн ёс суртахуунаас долоондар улсын улсууд засагдгийн эрхэнд одоо гараад ирэхээр зэрэг ерөөсөл зөвхөн хомхоор өөртөл одоо шингээ. Би намын хаврал дээр жилж байсан. Олон хүмүүс ярьж байсан. Бид нар бол мэдээж хүн амьдралаа дэвшүүлэхийг бодно. Тодорхой нам бэгч бодно. Тодорхой эдийн засгийн бүлэглэж байдаг юм уу? Компани гэдэг нь тэр бас бэгч бодно. Хамгийн улсын сонирхол гэж хамгийн дээдлийн улс үндэсний сонирхол байж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг нь бол бодолцох хэрэгтэй.
Гэхдээ бид нар дарааллаа хязгаарч алдаж болохгүй. Тэгэхээр бид нар улс үндэсний сонирхлыг хамгийн тэргүүнд тавих хэрэгтэй. За тэрний дараа одоо хамгийн том бүлэг нь юу болох вэ? Мэдээж хэрэг манай нийгмийн амьдралд бол энэ намууд байж гин тодорхой одоо нийтлэг болсон бүлгүүд, нам, одоо олон нийтийн байгууллагууд тэгэхээр тодорхой том нийгмийн томоохон бүлгүүдийн сонирхлыг хамгаалсан юм байгууллагууд. Тэр сонирхол нь бол одоо үндэсний сонирхлын дараа явах хэрэгтэй. Тэрний дараа мэдээж хэрэг тодорхой бүлгийн юм уу компани сонирхол байж болно. Тэгвэл бид нар бол тодорхой хэмжээний ашигын байгууллага тэдний хандлага хөөцөлдөн. Тэгээд дөрөвт нь мэдээж хувь хүн амьдралаа дээшлүүлэх сайн амьдрах бодол бий. Тэр нь бол одоо бүх цаг үед л байж л байсан. Тэгэхээр энийг бас тооцох хэрэгтэй. Тэгэхдээ бид нар бол энэ дараалал алдаж болохгүй. Энэ дараалал алдах юм бол тэрнийг юм одоо юу гэдэг нь ялцрах төвшөнд орно. Одоо энэ бол бус орны жишээнээр бол харагддаг шүүд. Улсын сонирхол хойш нь тавиал эхлүүл улсын сонирхол нь дээш гарч байна. Тэр энэ дараалалаар сайн бодож явах хэрэгтэй юм шиг байна. Тэний сонирхлууд бол байнга байдаг альч нийгэмд тэрийг зөв уялдуулах энэ дарааллын зөв барих асуудал хамгийн чухал. Улс төрийн тухай те бид нар хаашаа явж байна, бид нар яах ёстой те. Өнөөдөр чи намайг ингээд замын голд ингээд орхилоо тийм ээ. Одоо ард түмнэрээ баян байх ёстой гэдэг ч юм уу нэг уриалга гаргадаг шүү дээ. Тэгтэл лүкгээ сонгуульд дуусангууд ард түмэн нь баян байж чадахгүй яг л бид нар суусан тайрцсан дээрээ суугаад үлддэг шүү дээ. Тиймээс замын гол чи намайг юунд орхивдоо. Тэгээд одоо би нэг дуу манай хамтлагийг нэг дуулахыг хүсэж байна л да. Энэ бол найзын тухай дуу боловч амьдрал минь хаа явчих вэ те? Нийгэм минь яагаад өөрчлөгдөж вэ? Чиний хэлсэн үг чи хаана байна гэдэг ч юм уу те. Тийм нэг тухайд дуулъя л да. Фашист Герман, империалист Япон. Хүн төрөлхтний түүхэнд 60 сая хүний амь насыг авч утсан аимшигт дайныг өдөөж хүмүүний ёс суртахууныг уландаа гიშгэн ялагдлын үнс нормон донд үлдсэн нь ердөө 70 жилийн өмнөх түүх. Эдгээр улс хүн төрөлхтний өмнө алдаагаа ухаарч хариуцлага хүлээн үндэсний ёс суртахуун нийгмийн ёс зүгээ эрүүлжүүлэн сэргээж чадсанаар Герман чанар Япон хариуцлага хэмээх ойлголт эдүгээ ёс суртахууны үнэмлэхүйч шиг болж чаджээ. Надад явсан нарта борооны дараа солонгоч намайг юунд хоороо Одоо бид нэгэн дүүрсэн хэрэг үү? Яах вэ? Дүүрсэн. Одоо бол ерөөсөө дүүрсэн л баг ш. Одоо дүүрсэн. Одоо энэ бүх стратегийн ордмор бүгдийг ч л урдаад өнгүүдүүлээ. Бүгдийг авал дуусгач. Тэгээ миний хүүхдүүд би өөрөө энэ улсад ч амьдрын шүү дээ. Тэгэхээр бид сэрхэл хэрэгтэй болоод байна. Тэгээ өнөөдөр Монголын сэхэдийн нар одоо тэр засагийн намын төрөө ёо, өөрийнхөө дараагийн төрөө ёо, найс нөхдөний төрөө ёо, ард түмний төрөө ёо гэдэг асуударыг би танай сэхэдийн нараас асуумаар байна. Боровсоотой гэж удаатай биш байхгүй юу? Нийгэм тодорхой хэмжээнд сэхэдийн гэж одоо тодорхойлсон ч юм уу те одоо байгаа хүмүүс тийм хүмүүсийг сэхэдийн гэдэг. Тэгээ сэхэдийн хүн дугаарах ёстой. Тэгээ дугарч байж буруу гэхдээ буруу юм дугарч байвар бас утахгүй гэж би бодож байна. Гэхдээ ингэнгүүт бүгдөө гараад солиорол одоо юу гэдгийг улс төржөөл мод чулуу барайл би бол тэр хүсэхгүй. Энэ юунаас эхлэх вэ гэхээр юусе маш энгийн өдөр тутмынхаа амьдрал дээр тохиолдож байгаа ёс зүйн хэм хэмжээнүүдийг өөрөөр үлгэр дуурайл болгооч. Имээчин монголчуудын төлөө, монгол хүүхдүүдийн төлөө ийм сайхан бүтээгээд өгчөөд байхад тэрнээс хойш монголчууд нэмж юм хийгээгүй атлаа байсан юмнуудыг хадгалж чадахгүй яагаад ингэж устгаад баар савч байд юм уу, банкч байд юм уу, ингээ арилжааны хэлбэр рүү оруулсан. Энэ тал дээр та одоо ингэ сонсоод энийг юу гэж бодож байна? Миний бодлоор эхлээд бүх зүйл өөрчлөгдөж байдгийг санах хэрэгтэй байх. Хамгийн гол нь өвөө эмээгийн маань Монголоо гэсэн эх оронч чин сэтгэлийг солилгүй, эвдэлгүй, марталгүйгээр өвлөн авч Монгол улсаа гайхамшигтай хөгжингүй улс болгох нь чухал байх.
энэнд хүн бүхний чин сэтгэл хэрэгтэй. Манай Монголд маш олон ухаантай, маш олон сайхан залуучууд байгаа шүү. Энэ боломжийг битгий хаагаарай тий. Keep an open mind about it тий. Гэтэ харамсалтай нь би бол хүнтэй гэрэлцсэн. На камеру не надо. Монголд маш олон авьяаслаг, боловсралтай, ухаантай, алсын хараатай залуучууд олон байгааг би төсөөлж байна. Гэхдээ би ганц шүү дээ. Би өөрийн дотор хүн, өөрийн мэдрэмж, зүрх сэтгэл мөн Бурхны тусламжинд найдаж байна. Үгүй тэгтээ ингэж болж байгаа хгүй. Тэгтээ энэ айгу фантастиктэй айгу хошин байдлаар нийлэхэд нөхөр авдаг юм гэхэд нэг монгол хүүхэд олж авсан болох боломж байгаа хгүй. Монголд бол ерөөсөө нээдэг гэж юм чинь байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр ер нь та одоо судлаачныхаас гэхээс илүү монгол хүний хувьд биднэрт шанс байна. Одоо манай нийгэм хөгжихгүй. Үгүй та хоёр ч одоо айхтар ирээдүг хардаг хүнээс л асууж байгаа юм шиг л асуугаад байл. Та судлаач хүн. Судлаач нар өчигдрөөс өнөөдөр хүртлийг судлаад байж идэг юм бол судлаач нараар хүн төрлөختөө яах юм? Тэрийг мэдлээч чалаа байлаач чалаа. Бит хоёр юуг асуух гэдэг гэрээнд өчнөө хүн үзэж байгаа. Одоо тий яах юм бэ гэж таньс. Тэгвэл тэгээд одоо үндсэн хөлбөр орно шүү дээ. Тий. Нөгөө ёс суртахуун, ёс зүй гэсэн тэр юмнууд нь тусагдаагүй байна гэж ойлгоо. Яагаад гэвэл үндсэн хуулийн чинь философч хүн хийх хэрэгтэй байхгүй юу? Тийм үү? Хуульч хүмүүс хийж болохгүй байхгүй юу? Хуульч хүмүүс чинь шууд хүн шийдэхээ боддог байхгүй юу? Тэд нар чинь морал байхгүй. Тэд нар хуманизм байхгүй байхгүй юу? Философч хүн үндсэн хуулийг хийгээс авах юм бол хуманист хийх байхгүй. Хүмүүнлэг хийх байхгүй. Үндсэн хууль гэдэг тэр нэг үгнээс нь болоод хуульчдыг хийлгээд байгаа. Энэ чинь үндсэн хууль биш. Тунхаг гэж байна. 1990 онд батлагдсан үндсэн хууль, тэр үеийн Монгол улсын нийгмийн эдийн засгийн амьдрал, тэр үеийн хүмүүсийн сэтгэлгээ, тэр хүмүүсийн урд хүмүүсийн бодол санджаас юм өнөөдөр 2024 оны 14 оны өнөөдрийн монголчууд хоёр ч өдөр шин шиг ялгаатай болсон байхгүй юу? Нийгмийн харилцаа шал ондоо болцсон. Тэр 90 он чинь бид нар Coca-Cola онгойлгож чаддаг байсан шүү дээ. Тэр үеийн хүмүүсийн сэтгэлгээ өнөөдрийн хоёр ч өдөр шин шиг ялгаатай. Тийм учраас одоо бид нар үндсэн хуулиндаа тодорхой хэмжээнд гар хөрж нэн ялгуур төрийн зохион байгуулалтын асуудал дээр бид нар ажиллах хэрэгтэй. Ингэж үндсэн хуулинд өөрчлөлт хийж одоо парламент юм уу ерөнхийлөгчийн засаглалын аль нэг сонгодог хэлбэрээ авахгүй бол бидний зохиосон дугуй бол хөгжилд бол саад болж байна. Яг үнэхээр Монгол улсыг бол хүчтэй ерөнхийлөгчтэй парламентын улс гэдэг. Тэгээ ийм тогтолцоотой улс бол хөгжилтээр бол улс төрийн систем нь өөрөө одоо эдийн засгийн хөгжилтэд саад болдог. Энэ тогтолцоо руу шилжиж байгаа байхгүй. Энийг бол бид нар боддоор үнэлэх ёстой. Монголын төр эзэмгүй болсон. Ерөнхийлөгч нь одоо хариуцах юм байхгүй бэлэг тэмдэг шинжтэй. Парламентын гишүүд нь хариуцлагаас одоо болдог. Ийм учраас одоо цаашдаа төрийн тогтолцоог өөрчлөж Монголын төрийг эзэнтэй хариуцлага тооцдог хүнтэй. Энэ тогтолцоогоо бүхэлд нь одоо форматлах хэрэгтэй. Реформ хийх хэрэгтэй байхгүй. Эдийн засгийн хүрээнд. Энэ бүх хүрээнд энэ реформыг хийх хэрэгтэй. Ганц одоо тэр Алтан хоёрын ч юм уу тэр Фортуна тэрэндээ биш. Хэн нэг хүнд буруу өгтөө. Энэ систем болохгүй. Гэхдээ өнөөдөр бид нар энийг их баяжтыг зоригжуулаад түрээд өгөх юм бол хийж магадгүй. Хийж чадахгүй солио л доо. Одоо сүүлийн Твиттерт ресет хийцгээе, рестарт хий болохгүй их хурлаа форматлаа гэдэг зэрэгэд хэлсэн л дээ. Тэр л миний санаа шүү дээ. Бид нар ч одоо төрийн түвшээ, сайд тийм ээ эзэн болно гэдэг чинь энэ чинь хайхтар тоглоом биш юм дээ. Хувь хүний хувьд бол хамгийн баг хутганы ирэн дээр байгаа юм шиг л юм. Одоо үйл бүрийн шалгуурт ордог асуудал да. Төрийн хүн байх. Тий. Тэг яадаг гэсэн энэ хүний нэг буруу шийдвэрээс түмэн олонд гайд ширэх асар том үйл хураадаг. Тэр хүн хувийн амьдралаа авч явуулсан жоохон жахал юм гарна шүү дээ тий. Зүв байвал энэ чинь тал дээр асар их өөрийгөө сайхан болгох тийм түмэн олонд босох буюу хураах ийм их том юмтай. Төрийн түвшээ гэсэн ард түмний өөрийнхөө үр хүүхч гэн тийм ээ бодож тэгээ тэрнийхээ төлөө өөрийнхөө амьдралын бүх зүйлээ зорилгоо сайхан зольж чаддаг ийм эр зөрөгтөн байж энэ чинь улс орондоо амар амгалан гарч ирж шүү дээ тий. Зарчим болно шүү дээ. Тийм биш үү энэ чинь аюул шүү дээ тий. Өөрийгөө бол тэгээд мөхлийн ирмүүдээр явж тавина. Энэ хураагдсан мөлийн өргөдөг чинь тэр хүний хийсэн юмыг тэр хүн өөрөө л идэлнэ. Бусад хүн идэлхгүй. Би энэ 20 жил дээр бол гомдолтой байгаад байгаа. Яг сүүлд орж ирсэн л эхлэхүү. За бид нар одоо нөөний статистик удаад ярих гэдэг шүү дээ. 3 сая хүрэхгүй хүн амтай.
нэмэх нь сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Дахиад нэмэх нь одоогийн байдлаар 50-аас 60 сая толгой малтай. Монгол улсын иргэн 2 хүмбэрт 1 км хавтгай дөрвөлжин газар нутаг оногдох өргөн удам газар нутагтай. Энэ ингээд өгөгдлүүд. Одоо энэ дээр дахиад ямар өгөгдлүүд гарч байна гэхээр нөгөө нэг яриад байдаг Менделеевийн 108 элемент буюу газрын торох баялаг баг бүгдээрээ байна. 2011 онд Дэлхийн банк Монгол улсын ашигт малтмалын нөөцийн үнэлгээг 1.3 их 80 Америк доллар. Энэ үнэлгээг 1 кг-ын 999 сорьстой алтан голдмайгаар төсөөлөвл 1 тонн алтан голдмай айдсан 33,061 ширхэг ачааны портер машины цуба үүсэх юм. Тухайн өдрийн алтны үн Лондонгийн биржээр 1 кг алта 39,320,136 долларын үнэлгээтэй байлаа. За энэ нөгөө үнэлэхээр хэдэрч үнэлээд байгаа юм. Асар их тоо гарч ирдэг. За дахиад нэг том өгөгдөн бол шашин хоорондын маргаан байхгүй хасах. Нийт хүн амынх нь бараг 70-80% нь нэг шашинтай. Одоо бусад орн дээр бол шашны маргаан гэдэг асар их зүйл. Дахиад нэг өгөгдөл байгаа. Энэ юу гэхээр батлан хамгаалах. 2 том хөрстэй цэргийн одоо айрмын гэх юм уу бид нар ингээд урд хойдлоос нь бараг хамгаалж ийн гэхэд бол түүхээ харсан ч юм байж байгаа. Энэ дээр бол тодорхой зардлууд бол төсөвт асар хүн дээр тусдгүй гэсэн. А нөгөөд нэг зүйл өгөгдөх юм бол нөгөө хүний өгөгдөх юм. Хамгийн сүүлчийн нүүдэлч уус болчихж байгаа байхгүй тэр чинь. Хэл хурдан сурдаг. Одоо сая тэр Японд очисон хүүхдийг харалт тийм ээ. Шууд очиод Японы авраг болоход эхний барилдаанаар гарч ирж байгаа нэг ичинор яриад байна л. Асошорог гэд жишээнүүд яриад байна. Тэгээд хүний өгөгдөл гэдэг юм. Өгөгдөл. Энэ хүмүүс чинь хэл хурдан сурдаг. Хаан л бол хаан амьдарчдаг. Дээр нь бидэрт нэг маш том юм байна. Агуу түүх. Түүх байна. Ийм статистик тоонууд байна. Ийм өгөгдлүүд байна. Энэ улс бол одоо дэлхийн одоо нөгөө Арабын орн шиг хөгжилтэй байх ёстой гэдэг юмыг л одоо энэ 25 жилд нь яриад байна шүү дээ. Энэ бол энэ юм руу явсангүй гэх. Энэ 3 сая хүн төрөхөд улс төрчдийн нөлөөлөл бий юу? Байхгүй шүү дээ. Байхгүй. Энэ газар нутагт дээр улс төрчдийн нөлөөлөл бий юу? Түүхэн он цагт бол байсан. Одоо байхгүй. Энэ мал дээр бол бий юу? Мал өөрсдөө үржээл те. Тэгэхээр энэ дээр нэг улс төрчдийн юм бол байгаа. Энэ юу гэхээр нэг улс төрчд маань лиценз гэдэг нэрээр өөрсдөө баялагийг цаасаар авчдаг. Энэ л оролцоо байж. Би заримдаа гайхаж цочдгүй байхгүй. Яасан ганцааддаггүй юм бэ ч одоо ер нь одоо зүгээр л болоо юм шиг одоо тийм ээ. Үгүй яачаад байгаа юм бэ энэ дээр ер нь. Уул овоогоор нь бүхэл бүтэн оюу толгой молгоогоор нь 5-7 молгоогоор нь ч юм уу зөгчих гээд одоо ингээд аюултай. Монгол улсыг авчихсан натал үзээд байгаа юм. Ямар хэрэг вэ? Тэгээ ингээ харахад бол юу гэж яана гэхээр сонгогдож байгаа хүмүүс маань энэ өгөгдөлтөө ийм статистиктэй улс орныг ийм агуу түүхтэй орныг их богино хугацаанд босгож ирэх магадлал өндөр байна. Тэр нь бол яагаад байдгүй юм бэ гэхээр л ёс зүйр орчиж байгаа юм болов гэсэн дүгнэлт юм уу да. Яагаад ингэж болдгүй юм бэ? Энэ та бодолтой би нэг юм дээрээс боддог байсан. Газар нутаг Япон улсаас 4 дахин том. Тийм. Тэгээд 60-ны 1 хүн ам штэ. Тэгээ бодолтой одоо Японы 2 дүүрэгтэй тэнцгүй 2-оос 3 дүүрэгтэй тэнцгүй. Яагаад болгож чаддгүй юм бэ гэдэг дээр л үнэхээр ингээл яагаад гэдэг дээр л унаад байдаг байхгүй. Яагаад сүлдө бүр ойлгож очиж. Мөнгө анхдагч биш. Эрх тушаал анхдагч биш. Ёс суртахуунтай байж тэр мөнгөөр баялаг бүтээн. Өнөөдөр 92 онд 24 настайс хамгийн залуу улс төрчин. Та энэ амьдрал руу ороод 20 гаруй жил болжээ. Таны амьдралын тал нь тийм ээ. Та энэ улс төрд хамгийн том гэрч бодит амьд сэрүүн залуу. 1992 онд үндсэн хууль баталчаад би бол 24 настай байсан. Чимдгоо дээр очиод
За Жимдгоо хаста бид нэр ингээ хийчлээ штэ. Ингээ монголчууд ингээ арчилсан ус болчлоо штэ гэд хэлсэн чи Жимдгоо. За би бол үзэхгүй баха. Чи бол үзэж магадгүй доороо хийж 4-5 сонгуул хэрэгтэй гэдэг чинь. Дахиад 5 сонгуул гэж 20 жил биш штэ. Тэгээд нэг Жимдгоо хэлжсэн 5 сонгуул өнгөрцөн байхгүй. Тэгээд бид нар бас л ингээл доороо эргэлдээл. Өөр хичнээн удаа засгийн газар солив, хичнээн удаа төр засгийн газраа байгуул, хичнээн удаа сонгуулиуд бол үрдэнгүүд харагдахгүй байна тийм үү? Тэгэхээр чи ард түмэн гүлээхээс өөр яах, ядрахаас өөр яах вэ те? Юу хийсэн гэх одоо энэ өнгөрсөн хугацаанд яг юу хийж бүтээвэ гэдэг юм гарах гэр байхгүй л. Шилжилтөө яваал гэдэг. Гэтэл одоо 24 жилийн бидний ажлын үр дүнг харахад бол нэг 4 жилийн дараа улс төрийн сонгуульд амжилт олохын тулд төмөр зам тавиулахыг чоргилж чадж байна. Энэ уул уурхай хөгжүүлэхийг чоргилж чадж байна. Хоёр хөрш рүүгээ мах гарах одоо зам нээгдэхэд дахиад ашиглаж чадахгүй ухаантай байна. Одоо ган хайлуулах үйлдвэр барих талаар сүүлийн 10 жил ярьлаа шүү. Бас л барьсангүй. Дахиад бидний асуудал байхгүй. Өнөөдөр Монгол улс тэр чигээр энэ 25 жилийн хугацаанд бүгд өөрийн шүлжээнд орсон. Хувь хүн, одоо хувьсгалын хүн, төрийн одоо ажилчид, одоо миний л мэд надад дорс бүгд өөрсдөө өөрийн шүлжээ гэдэг юмд орсон. Дараа нь улс орон өөрийн шүлжээнд орсон. Энэ улс ч өөрөө ингээд өрөнд баригдсан ийм улс орн болж байна. Хариуцлагыг хэн хүлээх? Нөгөө та нарын амьдралыг сайжруулна гэж гарч ирж байсан улс төрийн намууд уу бид нар хүлээх ёстой. Энэний эзэн нөгөө худлаа амулж исэн намууд шүү. Гэхдээ өөр хий. Би одоо мэдэхгүй. Энэ монголч улс төрийг яг тоолоод үзвэл 1000 хүн гэдэг шүү дээ. Худлаа ярьсан юм хийгээгүй этгээдүүдийнх нь хоёр нь бас энэ ч сууж шүү дээ. Яг ёс юм дээр бол бас тийм ээ. Энийгээ бас бид тэр ухамсарлаж ойлгоод байгаа байхгүй юу. Өнөөдөр чи манайх нь баах ёс зүйн улс төрийн намууд байна шүү дээ. Би өнөөдөр намын дарга биш учраас ярьж байна. Байсан бол нам барьж байгаа. Одоо намайг юуг нь барьж идэх вэ? Жирийн иргэнтэй адилхан учраас намууд нийлээд за монголчуудынхаа өмнө одоо бид хоёр намын дарга өчлөхөөр бидэхгүй л зүгээр намын дарга нар уучлах хэрэгтэй байхгүй. Энэ 25 жилийн хооронд засагт байсан намын дарга нар. Бид нэр бодлогогүй болмоос энэ улсыг ингэж илгээр нь хөвтүүлжээ. Илгээр хөвтцсэн ш. Гэт уучлах гуйсны дараа монголчууд уучлж магадгүй ш. Шинжлэл гээд арчил гээд нэг 20 жил 20 гаруй жил явлаа. Одоо цаашаа бид нэр арай жоохон чанарын өөр төвшин тий сэтгэлийн төвшөнд нэг тийм хувьсал хийх хэрэгтэй юм санагдаад байгаа байхгүй. Ингэсний дараа бид нар бодлогоо их хурлаараа батлаад ямар ч засгийн үед энэ ерөнхий сайд нь болсон энэ бодлогыг л хэрэгжүүлнэ шүү гэдэг. Ингээд тодорхой болгочих юм бол ядаж хоёр хөрш тодорхой байхгүй. Улс төрийн намын дарга нар ер нь улс төрчид бол ард түмнээс уучлах хэрэгтэй. Ер нь бол бүх нам бол намыг бүхэлдэн тараагаад дахиад одоо шинээр намууд зохион байгуулах ёстой гэж манай ерөнхий шилбэд орч гэсэн ийм байр суурь барьдаг. Яг тэгвэл анхны намуудын үүсэл бол өөрөө бас сонгодог утгаараа бол үүсээгүй ийм зүйл бол байдаг. Тэгээд одоо энэ нэгэнд орсон байгаа улс төрчид бол үжил бодол нь өөр, үйл хэрэг нь бол тусгалаа болдгоо ийм зүйлүүд бол байгаад байдаг. Таны бодлоор уучлаарай гэж хэлнэ гэдэг ялагдал мөн үү? Энэ бол асар их хөдөлмөрийн, оюуны тэ сэтгэлийн хөдөлмөрийн дараа бий болж гарч ирж байгаа үг. Тийм учраас энийг бол би хизээч ялагдал гэж хэлж чадахгүй. Уушлах өрнө гэдэг бол миний бодож бол ухаарал та. Алдаатай зүйл хийснээ ухамсарлан ойлгосон хүн бусдаас уушлах гэж байгаа. Энэ бол ялагдал биш. Магадгүй дараагийн ялалт байхыг хүсэхгүй. Ялагдал бол ялтын үндэс гэж нэг сайхан логиктой үг гэдэг шүү дээ. Тийм учраас ухаарал гэдэг бол ялтын эхлэл болж байгаа. Тийм учраас хүн бол хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаад хариуцлагагүй үйлдэл гаргасан бол хариуцлага алдсан бол тэр тусмаа нийгмийн өмнө, нийтийн эрх ашигын өмнө алдаа гаргасан бол тэрнийхэд л уучлах үүсгэх хэрэгтэй. Энэ бол соёлт ертөнцийн жишг багхгүй юу? Харамсалтай нь манай Монголд хөгжөг баг. Өөрийнхөө буруу хүлээсээ бол бас тодорхой хэмжээний өрсөөгддөг ийм хэлбэрийг бий болгох ёстой байхгүй юу? Зүгээр нэг ухамсарын зэрэг биш. Чи буруугаа хүлээгээд тийм ээ? Хийж байгаа хор урсгаа өөрөө арилгахад дэмжлэг үзүүлэх юм бол чамд тийм ээ? Бас энэ тодорхой байдлаар өрсөөнгөө хандж болно. Чи тэхгүй гүрийх юм бол харин бүх юм чинь хүндрэн хэцүүднэ гэдгийг. Муу хүнийг үгээр бол ойлгуулах бол ямар ч бол арга бол байхгүй. Муу хүмүүст бол ямарваа нэгэн ойлголт өгөх сорын ганц бол арга бол тэдний үсээс хэдийг нь олонний өмнө цаазаар авах явдал юм. Тийм цочроо ороогүй цагт
нийгэмд бол ямарваа нэгэн ёс суртахууны өөрчлөлт хизээч бол гарахгүй юм аа. Өөрөөр хэлбэл ёс зүй гэдэг чинь шудраг ёсон дээр бол тогтож байдаг юм. Буруу хэрэг хийсэн хүн, хулгай хийсэн хүн заавалчгүй шийтгэлээ амсдаг тийм нийгэмд ёс зүй бол байдаг юм. Ялангуяа өнөөдөр 21-р зууны үед Европ төвтэй гүн ухаан дэлхийн маш олон үндэстэн ухс хатнуудын дунд маш гүн тархаж байгаа энэ үед хүн ууштараа гэдэг үгийг хэлж чадах боломж улам хомсдно. Яагаад би Европ төвтэй гүн ухаан гэж ингээд шууд тулгаж хэлчихэж байгаа юм бэ гэхээр Европ төвтэй гүн ухаан гэдэг бол эгоцентрик байдаг. Би төвтэй байдаг. Би төвтэй байна гэдэг чинь өсөө өөрийгөө одоо магтандуулах, өөртөө ямар нэг юм халдаахгүй байх. За энэ хүн ингэсэн байна гэж баримтаа гараад ирсэн байхад үгүй тийм болоогүй гэж суучдаг. Манайхан үнэхээр хариуцлагагүй байгаа байхгүй. Гэхдээ бас Японд бараг хүн ивтэй юм чинь. Одоо суригдууд байх юм бас байна да танаахан бүр тэгээд одоо хүн 100%. Одоо өнөөдрийн хүний эрхийн хууль, эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх одоо юу байдгийг өнөөдрийн үндсэн хууль бүх юм нийгмийн зарчим бол индивидуал төвтэй явж байгаа. Энд чинь бол барууны одоо философиор суурилсан. Хувь хүн төвтэй. Хувь хүн төвтэй болсон үед бол би одоо юу гэдгийг одоо чин сэтгэлээсээ буруугаа хүлээж уучлалт хүсгээс илүү тэрийг хамгаалах тийм одоо юу гэдгийг сэтгэлгээ, тийм дадал зуршил, тийм хэв маяг ерөөсө хин нэгэн хувь хүн биш нийгэм даяараа тархсан байдаг. Энэ үед бол одоо нэг цаанаасаа би гэсэн одоо үзэл маш их байх тусам уучлалт чадхаа болдгийм болов уу энэ бол миний бодол. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүнд нэг өвчин тусдсан юм шиг байна. Тэр нь бол би гэдэг өвчин. Би бүхнийг мэдж байна, би бүхнийг чадж байна, би л мэднэ, чи бол юу ч биш. Чи чимээгүй, би ярьж байна. Гэдэг энэ би гэдэг өвчнөр манай төрийн өндөр албан тушаалтнууд огт өвчилж болохгүй. Та өвдөжсэн үү? Ийм өвчин заримдаа хөрөх шахажсэн. Эгоизм гэдэг чинь маш аюултай байхгүй. Хувиа бодох чинь ерөөсөө тэгэл энэ нийгэм энэ амьдралын ерөөсөө тэгэл сөнөх тавилан гэсэн үг байхгүй. Бид нар хувиа хизээч бодож болохгүй. За яг хүүхэд хувиа бодно. Оюутан хувиа бодно. Тэр бол яг аргагүй эгоизм нийгэм рүү орж ирж байхад бол хүүхэд бол би гэдэг тэр нь зөв шууд хэлэхэд бол Монголын тэр улс төрч гэдэг байгаа төрийн хүмүүс гэдэг байгаа хүмүүс маань хөөцсөн байхгүй. Хөөд боддог байхгүй. Хүүхэд байхгүй. Хүүхэд шиг байгаад байна гэд. Ер нь тэр selfish байна гэдэг чинь буюу амиа хичээсэн, амиа бодсон, өгөж чадахгүй байна гэдэг чинь хүүхэд шиг зам байна гэдэг чинь. Нөгөө одоо хүүхэд яах ёстой байдаг вэ гэхээр нөгөө ээж аавдаа тийм үү миний буруу ээж ааваа гэд уйлдаг шүү дээ. Тэгээд тэрнтэй адилхан одоо Монголын энэ хүүхдүүд одоо тэр намын дарга гэдэг юм уу намын одоо тэргүүлэгчд гэдэг юм уу бидний хувь зайг шийдээд явж байгаа энэ хүмүүс одоо ёстой нөгөө нэг юу гэдэг миний буруу бид нар худлаа явсан юм а 20 жил худлаа ярьсан шүү. Тэг би арчлыг мэдэхгүй байж арчлыг худлаа ярьсан юм а. Би улс төр мэдэхгүй байж улс төр чигээр худлаа ярьсан юм а. Ийм оюунлаг шийдвэрүүд л одоо гарах очоод байна л да. Дараагийн нэг зүйл уучлалт гуйна гэдэг бол нэг бодлын байр суурийг алдаж байгаа хэрэг болдго юм шиг байна. Өөрөөр хэлэх юм бол нэг хүн юмыг их мэддэг тийм дүртэй бай олон нийтэд. Гэтэл тэр хүн алдаад нэг зүйлийг буруу хэлчлээ. Эсвэл нэг хүн их мундаг дарга бай, нэг мундаг сайд бай. Гэтэл нэг зүйлийг алдаад буруу хийчихвэл тэр буруу хэлсэндээ эргээд уучлалт гуйна гэдэг чинь тэр хүн буруугаа хүлээж байгаагийн хэрэг. Буруугаа хүлээж байгаагийн цаана тэнд ямар асуудал байна вэхээр одоо би муу байна гэж хэлж байгаатай адилхан. Тэгэхээр ямар нэгэн байр суурьны төлөө өрсөлдөж байгаа өнөөдөр шиг албан тушаалын төлөө олзолтон бол алж штэ. Тэгээд тийм тохиолдолд уучлаарай гэж хэлнэ гэдэг бол тэр уучлаарай гэдэг үг маань маш их үн цэнтэй болцоод байгаа. Маш их үн цэнээр хэлэгдэх болцоод байгаа юм л да. Сэсгэрч гисэн эзэм шингэж гисэн гэр мөн гэж тэ. Хэдийгээр өнөөдөр ийм тартагтаа байгаад ийм хүнд байгаа ч гэсэн бид нар тэр ирээдүйд итгэлтэй байна. Бидний өшөө нүдний цог зал унаагүй байна. Ганцхан одоо энэ ухаарлаа цагаа олж олох юмсан л гэж бид бодож байгаа. Одоо тэгээд цаг нь болсон байна. Энийг олвол энэ асуудлыг болвол би өөр хүнд ерөөсө даатгаж болохгүй. Телевиз үзэн сууж байгаа хүмүүс ч гэсэн энийг янзлах хүмүүс биш. Хүн болгон дор бүрнээ бид нар ёс зүйтэй байх ёстой тийм ээ. Ёс суртахуунтай байна айгүй энгийн. Нэгт энэ нэг том үг яриад байна тийм ёс суртахуун яасан. Зүгээр л би нэг уучлах тийм үү? Биентэйгээ хүнлэг харьцах энэ алдаагаа ойлгох алдаагаа би алдсан шүү гэдгээ хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйхаас л эхэлж байгаа. Хоёулаа нэг улс төр ярих гэж явах юу аах вэ? Тэгэхдээ тэр хувь хүний талаас нь энэ ёс зүйтэй байж өгөөч гэдгийг би дандаа бодож ярьд юм л да. Хүний өмнөөс тийм ээ. Уучлаарай гэдэг хүн яагаад хэлж болдог вэ?
Бас би өөрөө өндөр албан тушаал хашиж явсан хүн. Намайг өндөр албан тушаал хашиж явахад миний хариуцж байсан салбар, миний хариуцж байсан хамт олон, миний бодож байсан бодлого, явуулж байсан үйл ажиллагаанууд дээр минь алдаатай зүйл гарсан бол одоо би уучлал хүсэж байна ард түмнээсээ. Ард түмэн уучлаарай гэдгийг одоо хэлхийг хүсэж байна. Тэгээд өнөөдөр ч гэсэн ажил төрөл хашиж байгаа урдан ч усан ажил төрөл хашсан алдаа оноо гаргасан хүмүүс байдаг бол бүгдээрээ бас ард түмнээс уучлах хэрэгтэй. Энэ бол одоо ухаарл юм аа. Улс төрч хүн уучлалт гойно гэдэг бол асар их оюуны сэтгэлийн одоо хөдөлмөрийн цаана гарч иж хүн уучлалт гойно. Үнэхээр тэр одоо юу гэдгийг нөгөө сэтгэлийн боловсрол үнэхээр шаардлагатай. Энэ бол зөвхөн хувь хүний төдийгүй ялангуяа тэр улс төрчийн хувьд бол энэ бол асар их том одоо юу гэдгийг соёлыг ёс зүй илтгэж байгаа асуудал болно гэж бодож байна. Уучлал гуйж ийн гэдэг чинь бол өөртөө маш ихтэй. Тэр хүмүүс л уучлахгүй шүү дээ. Тэр бол эргээд ямар нэгэн байдлаар хүн байж чадчихна л гэсэн үг. Олон жил энэ олон их хурлд байсан ийм их хурлын гишүүн уучлал гуйж байна гэдэг дээр бол бас нийгэм хүлээж авч магадгүй шүү. Би бол одоо өөрийнхөө торгийнхоо сонгогчдоос бол алдаа гаргасны хадлаа бол уучлал гуйж исэн. Харин одоо ингээд нийт Монголын ард түмнээс уучлал гуйгаа гэвэл бас энэ нэвтрүүлгийг одоо ашиглаад Монголын одоо нийт ард түмнээс бол бас уучлал гуйж байна. Уучлал бол ухаарл гэж та хэлсэн. Энэ уншсан үгүй та хэн нэгнээс сонссон үгүй та юуны улмаас та ингэж хэлж байна вэ? Хүн байгаа байрнаас нэг хөдөлж үзэх нь зөв юм шүү. Тэр тусмаа өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс. Нэг 2 жил болчихоо да. Австрали гэж оронд байлаа. Борооч их орох юм. Би энэ ойрын сүүлийн нэг 22 жил энэ хүрэлцэх гэдэг хүнтэй яг яс ганцаарнтай тулж уулзах юм л шүү дээ. Тэгээ энэ чинь хоёулахнаа суугаад ингээд тагтан дээр суугаад юм бодоход их олон зүйл бодогдсон юм л. Тэгээ суугаа бодож хат миний хажууд нэг жижиг нэг ганц тагтаа өөрхөө боронд норцсон өдсөдөө хөдөлгөөд тэрийг хараад ингээд юм бодож хат би энэ өнгөрсөн 20 хэдэн жилийн хугацаанд юу хийж бүтээ. Магадгүй одоо нэг жил хагас бол ярилцлага өгөөгүй өөртөө шүмжлэг өгөн төлөө бас уучлах хэрэгтэй. Яг итгэхгүй байгаа байдал чи өөрөө нийгмийн хөгжилд бас тустай болсонгүй гэж хэлдэг. Зарим нэг үнждэг хэлдэг nice guy гэж өгдөг штеп. Nice guy гэдэг чинь nice гай болоод шүү. Тэгээ Нельсон Манделагийн хэлсэн үг гэдэг чинь бас хүний амьдрал чинь бол алдахгүй байхдаа биш. Алдаа гараад тэр алдаагаа амжилттай давтуулж чадсанаар бол хүмүүсийн амьдралын утга учир байдаг гэсэн. Уучлал гуйх бол мэдээж ялагдал биш. Зайлшгүй хэрэгтэй зүйл. Тэгээд буруутай юм байсан бол уучлал гуйж явах хэрэгтэй. Энэ бол одоо хамгийн энгийн ёс суртахууны хэмжээ шүү. Албан тушаал гэдэг нь мөнхийн зүйл биш шүү дээ. Албан тушаал дээр алдаа гаргасан бол тэр хариуцлагаа хүлээгээд ажлаа өгөх чадвартай л байх хэрэгтэй шүү дээ. Төрийн ажил гэдэг нь тийм л байх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ өнөөгийн энэ эрх барьж байгаа засаг барьж байгаа нөхдүүд дотор бол тийм хэмжээний одоо ёс зүйн асуудал алдаа гаргачаа боцоогоо тэр албан тушаалаа өгөөд явчих ёс зүй бол харагдахгүй л шүү дээ. Гэхдээ хийсэн алдаатай юм дээр бас уучлалт гуйж чаддаг байх. Тийм эрд зориг гэх юм уу. Одоо манайхан жудаг гэж яриад байт юм. Одоо жудаг гэдэг ер нь Монгол их сайхан үгнүүдийг бид нар эвчээд байгаа байхгүй. Жудаг гэж ярихлаа чинь нэг л их сайхан сонсогддог байсан. Одоо нөгөө бүхчүүлийн авиас болоод жудаг гэдэг үгийг хэрэглэхэд жоохон эвгүй санагддаг болсон. Одоо сайн ах гэдэг их сайхан үг байсан. Одоо нөгөө хинээс ч болоод сайн ах гэдэг үгийг бас хэрэгжиж байгаа байчлаа тийм. Тэгээ би бас Солонгосын тэр хан нараа намын тухай уншиж ирсэн. Хан нараа нам бол үнэхээр ард түмэндээ гараад одоо бид үнэхээр буруу зүйлийг хийсэн байна. Биднийг уучлаач гэдэг одоо уучлалт гуйж ирсэн. Тэм ч учраас дараагийн сонгуульдаа маш олон суудл авч ялж ирсэн ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр бид бол бас энийг улс төрийн соёлд бас суралцахгүй байна л да. Арчилсан нам, ардын нам хоёр бие биенээ ялах нь туйлын зорилго байгаад улс орныхоо баялагийг тавиад туулаа. Тэгэхээр энэ дээрээ бид нэр энэ ялангуяа олон жил ирэх барьж ард түмний нэрийн өмнөөс шийдвэр гаргаж итгэлийн авч итгэлийн дааж чадахгүй ажиллаж ирсэн Монгол ардын нам, арчилсан нам аль аль нь уучлаарай бид нар буруу байна. Буруу байж гэдэгтээ хүлийн зөвшөөрөх хэрэгтэй, уучлал хүсэх хэрэгтэй. Тэгээ зөв замаараа явъя. Шүүмжлээ сайх хэрэггүй. Шүүмжлээ өөрөө
өвчнийг ангаадаг, зөв явуулдаг. Чингис хаан хэлсэн байдаг. Миний дээр төр байна. Төрийн дээр одоо хөгтөнгөр байна гэж. Тэгэхээр агуу их Чингис хаан хүртэл өөрийнхөө дээр төр байна гэж ингэж ойлгож, 90 дараагаа зөв ойлгож ирсэн байна. Тэгэхээр манай улс төрчд бол ийм одоо наад захын одоо ёс зүй энэ их хааныхаа сургаалыг хүртэл одоо дээдлж явах хэвээр. Одоо улс төрийн шийдвэр гаргахдаа аливаа асуудалд бол үндэсний эрх ашиг энэ бүх юмаа дээдлж явах хэвээр. дугаар зуун бол Монгол бол дэлхийд байхгүй төр улс байна. Дэлхийд байхгүй гэдэг нь ямар утгатай вэ гэхээр шашнаар ялгуулдаг. Хайр сүнгөөр ялгуулдаг. Ямар сайнтай жуулч дээрээ цаад цуурахгүй гэр байдгийг хараад тэр гэрт нь одоо юм байдаггүй байх гэхээр бас авдранд нь алт байгаад байна гэж байна шүү дээ. Тэр нь цаад цуург байхгүй. Үн тэтгэл байгаад байна гэж байна шүү дээ. Цаад цуург. Яг бидний тэр үеийн одоо төрөмгөлийн тухай ярьдгийг үгүй 13 дугаар зуунд уучлаарай бүгд л тийм байсан. Гэмээр тэр бол Овг аймгийн 90 үе байсан. Хүчтэй нь бол газар нутгийг эзлэн төрөмгөлдөг байсан. Бүгд л адилхан шүү дээ. Бүгд л тийм байсан шүү дээ. Тэрэн дотор яг монголчууд хүчрхгийн л байгуулсан. Тэгвэл хизээч христийн, лалын, муслимын, буддийн, бомбын бүх шатан бүх шашин ном аялцаа суудаг тийм нийслэл тэр үед хар орноос өөр хаанч байгаагүй. Тэр үед ямар санта Пакс Монголиа гэж нэр гардаг нь ямар ч нэр байсан гэхээр зэрэг насан туршаагүй хүүхэд алтан үрээд насан туршаагүй охин гэж байгаа шүү бас. Алтан үрээд явхад энэ улсын нэг өнцгөөс нөгөө өнцөг амаргаа молоо явж хүнэ гэж. Ийм орн байсан байхгүй. Ямар санта л ямар ч ус тийм юм өгж байгаагүй худалдаачдад зориулж алтан байз гаргаж өгч ийлээ шүү дээ. Одоо улс төрчийн хувьд бол ёс зүйн хариуцлага хүлээдэг, ёс суртахуун гаргадаг тийм эр зориг бас байж ижил энэ одоо шудраг ёс нийгэм тогтдог учраас одоо би бол энэ нэвтрүүлэгт орж байгааг уриалаад ерөөсөө энэ сүүлийн 20 гаруй жилдээ энэ улс орныг удирж байгаа нэртэйгээр одоо өнөөдөр нийгэмдийн бүх хэмжээлд төрөлцсөн хүмүүс бүгдээрээ ер нь эхлээд нэг уучлаарай гэж хэлээд тэгээд одоо ёс суртахууны хариуцлага хүлээвэл яасан бэ гэж хэлэх гээд шүү дээ. Тэгээ энийг би хэлэхгүй л өөр хүн хэлж чадахгүй юм шиг байна. Яг би өөрөө нөгөө ёстой нөгөө туулын хариулаад тувынч бариад байгаа хүн учраас бол